За ахын эснэр нэг дуулах гэж үзэж байгаа би. Би чиний дэргэд баймаар байна. Намайг үсэж баймаар байна бах. Би чиний дэргэд байна намайг. Би чиний дэргэд байна намайг үнсэж охоо. Тэгээ мэн чинь бүр энэ дээр ингээд time хийс all гэж шивүүлсэн байхгүй. Тэгээ цаг хугацаа бүгдийг мартуулна гэх. Тэгээ яг тэр ганцаардлаас гарсан ганц юм ерөөсөө цаг хугацаа байхгүй. Би бол миний сонгосон зам ихнээсээ урлагийн зам байсан. Ийм учраас энэ зам бол ер нь байнгын л юу хийх юм чи дандаа ингээд чи хаана байгаа чи өөрийгөө юун дээр яаж үзүүлэх юм. Одоо эн чин дандаа ийм намайг шаардж байгаа. Эдэн подкаст учрал токийг та бүхэн алгасалгүй үзхийг хүсэх юм бол subscribe дараарай. Яг одоо sub дараарай. Ерөнхийдөө subscribe дараарай гэж юусоо хэлдэг юм байлээ. Мөн манай хамт олонтой та бүхэн хамтран ажиллахыг хүсэх юм бол энэ утсаар мөн энэ хаягаар холбогдоорой. Тэгэхээр бид нар та бүхэнтэй подкастны дундуур хамтран ажиллахаас гадна өөр олон ийм контент, видео, рекламуудыг ч бас хийж өгөх боломжтой шүү гэдгийг хэлэх зүйтэй болов. Мөн манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч эрүүл мэндийн ундаа сүүн ундаа Калпис Асахи брэнд. За пи ундгалахтай хэдүүлээ ингэнэ. Эхлээд ингээ сайхан зузаан хөөс үүсгэж чинь. Тэгээ хааны дагуулад ингээ пи ундгалнаа гэж. Ийм гоё юм голден өнгөтэй pale pizen гэдэг. Ийм голден өнгөтэй. Ийм гоё пип байна. Cheers. San Miguel. Сайн байцгаана уу та бүхэнд өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Эдэн подкаст та бүхэнд учрал хоёрын хөтлөж байгаагаар хүрэх гэж байна. Тэгээд өнөөдрийн дугаарт та бидний сайн мэдих сэтгэл тоногсон юм хүн байдаг да. Guys хамтлаг. Guys 666 гэж одоо хэлт юм уу би сайн мэдэхгүй байна. Гэтэ Guys л гэж ярьдаг. Жүжигчин, продюсер, найруулагч, зохиолч лавга ах оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан аварч чинь үү? За баярлалаа. Сайхан аварч чинь. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээ guys 666-гийн 6-ыг аваад дуудаж байна. Аха. Тий. Анх бид нар нөгөө хамтлагийн нэр өгөх гээд бас тухайн үед бас нэлээд юм боллоо шүү дээ. Хоорондоо аягүй их судалгаа хийгээл ямар нэр өгөх үү гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол тухайн үед биднийг яг хамтлаг байгуулж байгаа тухайн үед чинь ийм тоото нэртэй хамтлагууд аягүй гарч ирсэн баггүй. East 17 юу ч хэлээ. Тэгээ ер нь юм бидний бас нэлээд үлгэр дуурайл авдаг сонсч нэлээд тийм юугаа болгодог хамтлаг бол East байсан. East 17 тий. Тэгээд ер нь East-тэй адилхан ийм тоото нэр өгье гээд тэгээ бодож байгаа ямар тоо авах вэ? Guys гэд ямар ч байсан нэрээ сонгочод байдаг. Тэгээ тоог нь яах вэ гэж байгаа. Тухайн үед нөгөө Амин 666 гэдэг нэг аим шиг кино. Тий. Жинхэнэ хит болж исэн байхгүй. Нэг 3 цувралж хэлээ. Тий. Тэгээ тэр киноноос санааг нь авч хаад за ер нь ийм тоогч. Тэгээд ерөндөө бол утх нь бол тийм далдын хүч ивэдэг, дийлдэшгүй, мэлдэшгүй гэх нэг тийм утгаар. Тэрнээс муу ёр гэж өгөөгүй шүү дээ. Муу ёр гэж өгөөгүй. Гэтэ тэр чин тэр залууч байсан байна. Тэгээд тэр утгыг бас ойлгохгүй байгаа байхгүй. Зүгээр л сэтгэлийн хөөрлөөр ингээл энэ гоё юм байна гэл өгцөн. Тэгээд сүүлд бол зарим нэг хүмүүс бас нэг жоохон юм сонин хүлээж аваад энэ тоо чин шүүмжлэлтэй хүлээж аваа. Тийм штэ гэ хилээд харна. За угаасаа бидрийг энэ тэнд гайсах явж гин гайсах гэдэг бас гайс 666 гэх явж гин гэдгүүр баггүй тий. Тэгэхээр энэ 6-ыг авчи тэгээд амар зүгээр. Rock pop гээл hip hop гээл бид нар монголчууд ингээд нэг юм категорилдаг. Тэнгүүд түрүүн би яг бас утгыг нь боллоо East 17 гэдэг хамтлаг each time гэж гоё дуу гэдэг шүү дээ. Тэнгүүд hip hop юм уу? Rap юм уу? Pop юм уу? Guys чинь ямар хамтлаг юм бэ? Гэт одоо бол бас гайхчихдаг хүмүүс байгаа. Тийм байгаа. Эн чинь бид нар нөгөө яг анх болвол тухайн үе рэп хип хоп стилээр гарч ирсэн шүү дээ. Тэгээд дандаа тийм райм өгүүлсэн тийм дуунуудтай. Анхны 5 дууны ер нь 4 тийм дуу байсан байхгүй. Тэгэл ер нь явцдаа нэг юмыг мэдэрч ойлгосон байхгүй. За дандаа ингээд өглээд ингээд
нэг юм байгаад байвал манай зритель, манай үзэгчид угаасаа нэг тийм анх тэр рэп хипхоп урсгал бол бас цоошин урсгал Монголд анх орж ирсэн шүү дээ. Тэр тэрийг юм хүлээж авах нь айгүй муу байгаадсэн байхгүй. Тэгэхээр нь яах вэ гэж ярьж хагаад ер нь юм дахилт нь поп дуулалттай юм дуунууд хийгээд. Тэгэл дуунууд анхны дуунууд гаргаж ирсэн. Тэгэл тэрнээс чинь хоошвол тэгэл хүмүүс яг мэддэг болол сонсдог болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нь за ер нь энэ зөв юм байна. Заавал нэг хипхоп гэж туйлшраад яах вэ? Мэдээж бид нар одоо ард түмэн хүмүүст уран бүтээлээ хүргэж байгаа учраас фэнүүдээ олж авах хэрэгтэй байна шүү дээ. Тийм учраас ерөөсөө ингэ явчихъя гэд. Тэгэл ихэнх дуунууд тийм поп тахилтай болоод бадагтай болоо гарч ирсэн. Тэгэл тэрнээс хойш бол тэгэл гайсын фэнүүдийн доо асар ихээр нэмэгдэж эхэлсэн. Гэтэл нэг guys гэхэр нэг юм bad boys те. Амар атмаа. Тэгснэ ингээ хайрын дуу дуулаад уянгуулаад эморуулаад байдаг те. Ингээ яг ингээ ботхоор л нэг bad guys байгаа гэдэг. Айдаг мөртлөө ингээ эмороо сонсоо суугаад байгаа шүү дээ. Хослуулсан нөө. Тэгээ хослуулсан те. Амар ах нар тэгснэ ингээ эморуулаа. Борооч оролгүй худлаа даа гэл. Йоо. Клипийн нүртэл нэг тийм те. Харин тий. Тэгээ тийм амар харагдсанаа уянглаад байна. Тэгсэн мэт л уянгуулаад байгаа шүү дээ. Тий. Удуунууд Тэгэхээр тэр дуугийн сонсохоор тэр айц залга болохгүй нөө. Айгуул юм шүү дээ. Ийм дуу дуулж байгаа юм чинь шүү тийм үү? Гэхдээ тухайн үед чи ер нь нөгөө сошиал гэж юм байхгүй. Тэгэл нэг юм амд амьдсан яриа л идэв шүү дээ. Гайсах ингэдэг тэгдэг гэж ах нар ингэдэг гэж нэг үгэл ингээл. Яг тэр үгээр хүлээгээд амар юм байна да. Яг нэг зурагтаар клипийг үзэхээр л өө яг яаж байгаа нэг дандаа юу вээгүү клиптэй. Тэгэл уянгалуулж гарч чинь тэгээ. Бараг тоглолтын үзэхээс айдаг байлаа шүү дээ. Тэгвэл манай анхны тоглолтууд жоохон хүм муутай байгаад байсан. Эннээс болоод байсан юм биш. Айгаад ирж үзтгүү. Хипхопудаас айх биш ингээд ах нараас айгаад байна шүү дээ. Тэгээ бидний чинь нөгөө нэг хэсэг Монголын рок поптоо оролдгоо. Хипхоп нь хипхоптоо оролдгоо. Тэгээд бид хажмаг байгаа. тийм голд нь ингээд нөгөө хадны завсар хавчуулсан сонгоно гэдэг шиг яг ганцаардж байгаа юм чинь. Тэгээ яах вэ? Guys бол хипхоп биш тэг яа нөгөө хипхопод нь. Guys бол хипхоп биш гэл. Үүд нь болохоор бас рок поп биш гэл. Тэгээ бид нар чинь за тэгвэл тухайн үед нэг бас нэг нөгөө залуу насны ч гэдэг юм уу нэг юм аархал байсан байхгүй. За тэгвэл энэ бол Монгол цорын ганцхан Guys гэдэг стил. Тэгэл энэгээр бид нар дуулж байгаа юм бид нар л ихлүүлсэн бид нар ингээл аваад явна тэгэл биднээр баг дуусна гээл. Бас нэг жоохон аархал одоо юу гэдэг нэг жоохон шазуур зууж гэдэг юм уу. Явдаг уу бас байлаа. Айлж битгий яа. Аль нь ч бид нар орохгүй. Тэгэл яг Guys л гэдэг дуунууд гээд бас нэг өөр юм гарсан шүү дээ. Би ахтай хамгийн анх одоо бодсон чи түрүү ярьж байгаа би Star Television ажилладаг. Одоо чи баг 8 9 жилийн өмнө нэвтрүүлэг байдаг. Тэрүүгээр уулзчихсан байна. Тэгээ одоо болохоор би яг ах шиг харагддаг болсон байна. Сая энэ 100 бас өнгөрдөг 100 бас ахтай уулзсан юм аа. Ажлаар тэгээ ахыг нэг ажилд гуйгаад гинжингийн клипээр ингээд тэгээ ах зөвшөөрөөд тэгээ нөгөө нэг клипний нөгөө анхны амрага хүлээсэн бүсгүйн клипний үргэлжлэл маягийн ингээд хийя гэсэн ах зөвшөөрөөд тэгээ тоглосон. Тэрэн дээр яг нэг жоохон насны асуудал гаргацсан л да. Гэхдээ тэрийг хүмүүс ашгүй сүртэй нэг хүлээж аваагүй. Тий. Лавга ахыг тоглоулонготой охин гингүүд уянгааг авчиад. Гингүүд ах нэг 9-10 настай да бос болох гэдэг байна. Бараг тийм болц тий. Гэтэ хүмүүс тэрийг нэг яах Анзаараагүй. Тэгээ би л нэг яа ингээр одоо гэсэн чинь нөгөө хэд чинь гайгүй гээд. Тэгэл явц шүү дээ. Тэгж л нэг сүулд уулзсан юм байна. Тийм байна. Тэ. Сони ачнаа шууд ярьчих гэж бодож байна. Тоглолт хийх гэж байна. Тэгээ Guys-ийн тоглолт хийхийг бол ерөнхийдөө хүмүүс маш хүлээж ийсэн. Би ч гэсэн яг энэ тогоондоос халт байдгийн хувьд бол 21 22 оноос эхлээл хүмүүс хүлээлттэй тэгээ тоглолтыг хийх гэж бас олон ч үзсэн баг. Болоогүй. Их олон үзсэн. Олон хүн үзсэн болоогүй. Ямар нэг шалтгаан хинээсэн ч юм байнг ирээлсэн. Яагаад ер нь болохгүй байгаа даа. Гүй болохгүй байгаад байсан нь болохоор чинь яг нэг бид нар тухайн үед ч гэдэг юм одоо 2 3 жилийн өмнөөс эхлэв тэр үеийг ярих юм бол тухайн үед нэг юм тусдаа уран бүтээл хийжсэн
Яг тийм үе. Бид нар ч нөгөө мэрэгжлийн жүжигчид. Тийм болохоор бид нар нөгөө тийм давхар бас мэрэгжлэр айгүйх ажиллаж ийн л да кино. Ялангуяа кинонд бас маш их сонирхолтой. Манай багш кино найруулагч хүн байдаг учраас бид нар кинонд маш сонирхолтой. Тэгээд өөрөөсөө ингээд нэг уран бүтээл хийгээд кино минь гэдэг яг хамтлагийн ажил руу ингээд орж өгөхгүй яваад байсан үе байхгүй. Тийм үеэр л тоглолтууд өстэй маш их боллоо тий. Цэнгэлтгэд чи одоо зуны 3 сард бол хичнээнч тоглолт болоод байгаа юм тий. Пиг болчих. Тэгээ бүгд л рекорд ивлээл их юм тий энэ ч одоо. Тэгээ бид нар ч гайхаад гэхдээ нэг үеэ бодох юм бол энэ коронавигийн дараанаас хүмүүс айгүйх юм үздэг болчлаа тий. Энэ чинь зөвхөн Монгол биш гин. Харин тийм тий. Тэгээд тийм одоо хүмүүс тоглолт айгүйх үзэж байгаа тийм гоё мэдээ сонсонгууд чинь. За ер нь бид нар чинь 17 онд юм байна. Хамгийн сүүл зүрх хуучл гэдэг Крокус. Тийм Крокус ивент бол хийсэн байна. Тэгээд тэрнээс хойш ингээд 8 жил тоглолт хийгээгүй байж байгаа юм. Тэгэхээр одоо за нэг мэдээж те хүмүүс ч гоё үздэг болж тэгээд ингээд одоо нэг бид нар бас нэг юм ийм цэнгэлдэх, төв цэнгэлдэх гэдэг юм уу? Ийм задгаа талбайд олон мянган хүн цугласан тийм тоглолт ерөөсөө хийж байгаагүй юм байна. Тэгээд бодож байгаа за ер нь одоо хийя. Тэгээд ер нь энэ тоглолт хийдэг энэ продюсерууд бол ер нь ихэнх одоо хамтлаг дуучдын тоглолтыг хийчихжээ тий. Тэгж. Тэгэнгүүт одоо тэр листээ ингээд бичээд ингээд харангуут ч одоо гайз л өвдөд байгаа байхгүй. Тэгээд бидний ч бас зүгээр байхгүй энэ тэнд одоо шоу моон дээр дайралдан 30 за тоглолтоо хий мань хийгээд хүмүүс ч бүр амар заяа үзүүлэхгүй байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө тэртээ тэргүй фэнүүд ч гэсэн хүлээж байгаа. Тэгээд тэр ингээд бүх мэдрэмжүүд ингээд нийлээд ирэн гуцаа ерөөсөө тоглоё. Тэгээд яг одоо энэ жил манай 28 жил болж байгаа юм. Тэгээд энэ жил ер нь ийм зуны задгаа талбайд нэг сайхан арт түмэн фэнүүдээ гоё баясгсан нэг сайхан тоглолт хийгээд. Ер нь манай пэйж хуудасаар ч гэсэн ер нь айгүй хүсэлтүүд ирдэг л дээ. Та нар одоо хизээ тоглох юм бэ? Бараг та нар л үлдлээ. Тэгээд тийм учраас энэ жил одоо тэр хүмүүсийнхаа хүслийг биелүүлж 5 сарын 31-нд Social Bay Park-д тоглох гэж байна. Алах баха. Анхны задгаа талбай шоу. Гайсын хувьд тий. Яг би таасан яг өөрсдөө анхных болоод тах шүү. Тийм түрүүний нэг рок pop гэдэг яриаргаа буцаа энийг асуучих. Одоо тэнгуүч нөгөө продюсинг багууд гараад ирсэн. Эдгээр чинь нөгөө нэг аль нь эрсдэл багтай яг стадионыг дүүргэх хэмжээнд байгаад чагсаадаг байна шүү. Гайс дээгүр эхний 5 дотор ингээл яваад байдаг гэсэн. Тэгээ энэ жил тоглолтоо их чи. Тэнгуүчин одоо ингээд нэг 21 оноос хойш 2 оноос хойш ингээд стадионы юм задгаа тоглолтууд ирчийг авчлаа шүү дээ. Олон продюсер гараад ирлээ. Тэнгүүд хамтлаг дууч чи өөрсдөө эсрэгээрээ продюсеруудаа жагсааж агаад бүр за энэ дээр бах. Өө энэ 8 чин энэ нь бол яг тоглолт хийдгийг. Хин хиний тоглолтыг гэсэн байна харчих. Дампуурсан юм байна уу? Дампуураг юм байна уу? Хин хинтэй харьцдаг юм байна. Бүгдийг харна. Одоо нөгөө тос усаараа ялгарч эхэлж байна. Бас. Тэгэхгүй бол энэ чи борооны дараах мөөг шиг гэдэг шиг арайч тэгж ихсээгүй. Гэхдээ тийм хүн аягүй их болсон. Тийм. Ашиг харж байна. Шууд 8 альцдаг. Энэ дээр танах яаж хандсан? Тийм, наадах чинь аягүй тийм шийдэхэд ийм хэцүү асуудал байж байгаа байхгүй. Аягүй олон продюсерүүд байна. Тэгээд яг чиний хэлдгээр яг ингээд бас бид нар чинь бас зөрөөд судлаа шүү дээ хүмүүсээ тийм. Яг ямар хүмүүс байна, ямар тоглолт хийсэн гэж яг бүгдийг харлаа. Тэгээд ер нь бол ихэнх нь уулзсан л да бид нартэй. Тэгээд янз бүрийн юмыг судлаа, ямар тоглолтууд хийсэн бүх юмыг харж ижил бид нар одоо энэ Night-аас энэ залуучуудтай хамтарч хийхэр болж байгаа байхгүй. Тэгэхгүй бол энэ яг нэг талдаа нөгөө нэг эхний тоглолтууд ийм дандаа ийм төв цэнгэлдэх хүрээлэнд ингээд олон амарсан ийм тоглолтуудыг ингээд хийгээд эхлэнгуут Монголын үзэгч нар ч гэсэн тийм нөгөө юм өмнө тийм олноор нь үзэж байгаагүй учраас анхандаа бол яг хийсэн юм ингээл хүлээж аваад ингээл гоёор ингээл үзээд эхэлсэн байгаа байхгүй. Тэгэнгუთ тэрэнд нэг жоохон энэ тоглолт хийж байгаа хүмүүс бол жоохон хандсан юм уу? Тоглолтын чанар дээрээ жоохон одоо анхаарахгүй байх шиг
биднэрт бол санагдаж байгаа байхгүй юу. Бид нар болохоор бид нар ямарваа нэг уран бүтээлд бол үнэхээр чин сэтгэлээсээ ханддаг. За тэрийг хийгээд яг зориглоод шийдээд зорьсон л бол тэрийг мэдээж тодорхой хэмжээнд одоо чанарын маш өндөр түвшинд хүмүүст үзүүлэхийг бид нар зорддог байхгүй. Тэвэнгууд ихэнх тоглолтуудыг ингээ анзаараад байхад яг нэг хит дууны найр гэдэг шиг юм яг байхгүй. Тайзан дээр гараад ерөөсө зүгээр битүү зүгээр ингээл бараг л угсруулаад дуулцдаг. Тэгээд баахан нэг гест артист гэж авчраал битүү бөмбөгдөл тэ. Тэгэд яг перформанс шоуны хувьд болохоор юм хүнд гоё юм таашаал өгөх үзүүлэх юм багтаагаар ингэж сүүлийн тоглолтууд нь одоо олноороо ингэж бөмбөгдөх шиг биднэрт харагдаж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар бол за ийм задгаа талбайн тоглолт анх удаа хийж байгаагийнх нэг хийвэл үнээр хийсэн шиг хийн тэгээд тэрэнд бидний тэр саналыг бас адилхан дэмжиж хүлээж аваад хэрэгжүүлэх тийм багийг л ерөнхийдөө сонгож орсон гэсэн үг. Тийм болохоор бид нар бол одоо энэ тоглолтыг бол бид нар маш сайн бэлдэж байна. Бид нар одоо түрүү жилийн 11 сараас энэ яриа ерөнхийдөө явагдаад одоо зөвшөлтслийн хэмжээнд хүрээд тэгээд тэрнээс хойш бидний одоо тарих зүрх сэтгэлд юу явж ийн хэрэг энэ тоглолтын л тухай бүх одоо бодол эргэлдэж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар одоо энэ тоглолтыг одоо фэнүүдтэй хүсэн хүлээсэн үзэгчдтэй үнэхээр гоё сэтгэлийнх нь одоо нандин утсыг хүндсэн ч гэдэг юм. Үнэхээр гоё сэтгэлийн таашаал өгсөн тийм тоглолт хийхээр л зориод ажиллаж байна да. Тоглолтчинд бас дээрээс нөгөө нэг зарим тоглолтуудыг продюсер хийж байгаа хүмүүс харахаар зүгээр нэг анхан шатны мэдлэгтэй ганц хоёр хүн цуглуулаад тэрэн дээр хамаг ачаагаа өгөөд шууд хийчихэж байгаа. Тэр тоглолт тэгэхээр асуудалтай болно шүү дээ. Тэнгүүт энэ тоглолт харахаар гайзын тоглолтын найруулагчийг бас харж байгаа. Доторх багийг харж байгаа. Тэнгүүт мэрэгжлийн найруулагчтай би яг яагаад тэр найруулагчийг одоо зарлж болж байна яаж чинь. Харин яах вүлээ? За дараа нь л болъё даа. Хоёлоо өстө мэдхгүй ярьж байгаа. Дараа загнуулах үү. Юу яриад байгаа юм бай? Тоо хоёр чинь гэдэг. Тий. Гэхдээ яах вэ ингээд манай хүмүүс чинь бас жүжигчин кино тай зурлагтай холбоотой хүмүүс учраас тэр тал руугаа бас юм найруулагчийн сонгож авсан байна. Иймэрхүү зүйлс дээр бас их анхаарсан зүгээр санагдсан. Тэрнээс нь харахад тий маш их анхаарж байгаа. Одоо тийм нөгөө хүмүүст дараа нь ингээл эднэр нэг одоо хүмүүс чинь айгүй их сони юм ярьдаг шүү дээ. Мөнгөний хойноос л нэг одоо нэг ийм хийчлээ гэдэг одоо тийм ярианд л орохыг хүсэхгүй байхгүй. За гайзын тоглолт бол үнэхээр станаг мэрэгжлийн өндөр түвшинд гоё тоглолт болсон шүү л гэж дараа нь хүмүүс дурсаж ярихаар л тийм тоглолт хий гэж зорилго тавиалаа. Маш удаан ажиллаж байна. Тэгээ одоо хугацаа маань төгч чинь бид нар бол ер нь одоо энэ тоглолтынхаа хамаг юмар л амьсгалаад явчихна. Ингэдэггүй учирлаа. Одоо нэг хоёр том задгай одоо тоглолт болдог газар байгаа шүү дээ. Нэг нь social park, нөгөөх нь стадион байгаа шүү дээ. Тэгэхээр энэ стадион энэ хоёрын дүүргэлтийн үед ер нь ямар байдаг? Ойролцоо ер нь стадион болохоор 25% гэдэг. 25,000-д дүүрлэг идэгэн. Яг хөө тийшээ 30,000 гаргаад 40,000-ыг чих гэсэн тоглолтууд бас байсан. Тэгэхээр утга учраа алддаг байна. Ерөнхийдөө 25,000 яг л яг болдог. Энд чинь яг дүүрлэл гэж үздэг байхгүй тий. Тэрнээс ихсээд ирэхээр л энэ чинь асуудал үүсэдэг. Хитрхи ихчихэд тий. Хитрхи ихчихэд ирэхэл хүмүүс нөгөө ийм нэг талтай айгу таагүй болж байгаа байхгүй тий. Тоглолт үзэх гэж ирсэн биш тэнд чи ядраад бүр тий. Тийм болж байгаа. Тэгэхээр одоо энэ social park чинь хэдэн үний багтаамжтай байлаа. Бас 25,000 л байх ёстой. Гэхдээ би ингэж бодоод байдаг байхгүй. Стадион болохоор энэ дууны дууралтын хувьд болохоор юм ойж дуурдаг учраас илүү дүүрэн сонсогддог юм болов гэж бодоод. Тэр чинь яг зориултын юм гэж байна. Бас байгаа байхгүй. Social park болохоор нэг юм ойхон байхгүй шууд задгаа цацшдаг болохоор дууралтын чанарын хувьд бол яадаг юм бол. За бүр сайн би тэрийг бол хэлж мэдэхгүй шүү. Дууны хүмүүс учраас. Гэхдээ одоо энэ чинь өчнөн дууны инженерүүд байдаг болчлоо. Тоног төхөөрөмжүүд байдаг болчлоо. Тэгэхээр бас тийм энэ муу ах уу гэдэг юм бол бас байхгүй. Тий. Одоо ч нэр үе бодох юм бол айгүй их тийм мэрэгжлийн бас залуучууд байна шүү дээ. Гараад ирсэн. Эд нар чинь бас өчнөө мүзэж хардсан тий. Тийм учраас янз бүрийн юм дээр одоо юу гэдгийг туршлага айгүй их цуглуулсан одоо бүх юм нээлттэй учраас айгүй их юм үзэж хараа мэдэрсэн хүмүүс одоо тоглолтын дээр чинь ажиллаж байгаа шүү. Тэгэхээр тэд нар бол ямар нэг хэмжээгээр тэнд
хүмүүст мэдээж тэр хөгжмийн дууралт энтрийг маш таатагаар сонсогдох хэмжээнд л одоо ажиллаж байгаа тийм инженерүүдийг бид нар авч ажиллаж байгаа шүү дээ. Одоо нөгөө коронавигоос өмнөх дараа гэж ярьдаг болчиход байна За. тийм. Коронавигийн дараа зөндөө тоглолт болж байна тийм. За энэ дээр бол ганц нэг тоглолтууд ихэнх үеийн тоглолтууд дууны асуудалтай гарсан. Эндээс ч хүмүүс хөгжөөд байна. Одоо янз янзын баг гарч ирдэг болсон. Тэгээ нөгөө продюсерууд, амтлагууд ч хоорондоо нөгөө дууралтын асуудлаараа сүрсэлдэг бол. Тийм. Тайзаар. Энэ сайн дуурсан, энэ ингэ дуурсан. Тэрний хөгжим сайн, энэний хөгжим, энэ хөгжмийг аваад энэ инженерийг тавих юм бол илүү дуурдаг болно гэ хоорондоо өрсөлдөг болж нөгөө арын багийнхаа. Иймэрхүү юм байгаад байгаа учраас яг хөө эн чинь нөгөө нэг сонсогч нарт илүү таатай болчихж байгаа байхгүй. Тэгээ ийм зүйл байна. Тийм байна. Зарим найзууд болохоор зарим нь асуугаад байдаг байхгүй. Энэ сайн, энэ муу. Энэ тоглохоор ингэчлээ, тэн тоглохоор ингээд. Ер нь бол ялгаа бол байхгүй л юм. Ер нь багаал зүг бүрдүүлэх юм бэ лээ. Багаал зүг бүрдүүлэх. Тийм. За юм байна. Тэгээд тоглолтын хувьд бол 5 сарын одоо 31-нд болох нь байна. Тэгээд тасалбарууд нь бол ингээд борлуулагдаад эхэлсэн. Тийм байгаа шүү. Тэгээд тодорхой мэдээллүүдийг IC page-с авах хаа. Тийм, сургууль минь баяртай гэж нэрсэн тоглолтоо. Энэ сургууль минь баяртай гэдэг дуу бол сайн уу амьдрал минь кино гарснаас хойш одоо оюутан одоо залуусын гэдэг юм да. Сүлд дуу одоо орчин үеийн болцоод байна л да. Тийм, одоо хаал явна энэ дууг л дуулж штэ тий. Тийм учраас бид нар тоглолтоо сургууль минь баяртай гэж нэрсэн бас учиртай байхгүй. Тэгээд яг энэ цаг хугацаа чинь ч гэсэн 5 сарын 31 гэдэг чинь ер нь бол төгсөлт тийм байна. Тэ? Төгсөлтийн яг цаг үе тулцсан байх үеэр алах юм байна. Тийм учраас үеийн төгсөгч нарын оюутан одоо цагийг одоо дайрч өнгөрөөгөө хүн гэж байдгүй л үү тий. Тийм учраас яг үеийн ийм төгсөгч нар ирээд одоо маа тоглолтын дээр жинхэнэ одоо дурсамжаараа аялах тийм боломжийг бүрдүүлж ус нулимстайгаа хутгалдаад ангийнхаа найзуудтай гэдэг байхгүй юу? Тийм. Сүүлчийн цас гэл. Одоо энэ гайсийн энэ дуу бол ерөнхийдөө нөгөө нэг юм уламжлалт нөгөө нэг эргээд ангитай эдэр гэдэг чинь яг халсан шүү дээ. Тэгсэн тий. 2008 оноос хойш бол ерөнхийдөө ингээл яг энэ хонхны хоёр гэхээр энэ дуугүй юу гэж байхгүй шүү. Баяр хонхны хоёр гэж тий. Яг л ийм болтол нь бол явсан шүү дээ. Гиснээс энэ дуу чинь яг кинонд дуулан зориулж гарсан мэт. Тий. Манай сайн уу амьдрал мөн гэж кино хэлсэн шүү дээ бид нар. Тэгээ яг тэр киноны 3 хэсэгтэй. Яг манай хэсгийнх нь саундтрек байхгүй юу? Тий. Тэгээд эн чин дуун төрүүлээ гарцсан байсан ба бид нар цомготоо оруулчаа тэгээд байжсэн. Тэгээ энэ киног бид нар яг хийгээд эхлээд яг зураг авалт дуусах үеэр. За ер нь дуу яах вэ гэдгсэн чи бид нар нэг юм дуу хийсэн байгаа шүү дээ. Тэгээ сонсгосон чинь өө яг л биш дээ гэдэг энэ дуугаа шууд киноныхаа саундтрек болгочих. Тэгээд сайн уу амьдрал киноны саундтрек байхгүй. Нэг юм байна. Guys чинь анх зургуулаа байсан уу? Үгүй, тавуулаа. Дахил дуулдаг нэг ах байсан санагдаад байна. Тэр чи нөгөө амраахыг ярьж байна. Тийм. Элкандор хамтлагийн тухайн үед манай хөгжмийн продюсер байсан бидний. Одоо хамаг дууны нөгөө аранжировкыг хийдэг байсан байхгүй. Тэгээд тухайн үед бид нар нөгөө яг нөгөө түрүүний ярьдаг нөгөө анх гарч ирэхдээ нөгөө нэг зөвхөн өгүүлдэг байсан гэдээсэн шүү дээ. Зөвхөн хип-хоп, рэп хийдэг байсан. Тэгээд тэр үедээ бид нар нөгөө нэг юм дахилттай дуу гаргая гэд тухайн үедээ дуулах хэвээ нэг сайн олж өгөхгүй байх үедээ амраахтай нэг 2 дуу байна хамтарч дуулсан. Эмзэгхэн хайрыг. Тэгээд дараа нь хайрын бүжиг хамтарч дуулсан байхгүй. Тэгээд тэр чинь нөгөө нэг амар юм болж байгаа шүү дээ. Амар хийх болж байгаа шүү дээ. Амар хийх. Тэгээд тэрнээс хойш за ер нь энэ зарчмаар явуул алах юм байна гэдгийг мэдэн гутлаа. Тэгээ өөртөө дуулж эхэлсэн байхгүй. Тэгэхээр нөгөө анхны клипэн дээр эмзэгхэн хайрын клипэн дээр амраах байдаг болохоор чи тэгж бодоод байгаа юм байна. Тийм. Тэгээ би тэр үедээ зүгээр яг тэгж бодсон байхгүй. Ингээд зургуулаа юм байна да гэж бодод. Яг хөө 6 дахь гişүн гэж бас ойлгож болох юм байна. Тэгээ тухайн үедээ бидний хамаг хөгжмийг хийгээл зарим нэг дууны аяыг зохиогоол ингээд явж исэн хүн юм чинь тэгээд дуу монтын хамт дуулаа клипэнд нь орсон байгаа юм чинь тий. 6 байсан юм байна уу? Чи хэлж өгсөн баярлалаа. Би аяа дутуу бодож байсан. Би хэлж өглөө шүү. Тийм байна. Сануулаа хийж байгаа тийм.
Тэгээ энэ хүмүүс чинь ингээд нийтдээ хамтдаа ингээд 20 хэдэн жил одоо бараг 30 жил шахах гэж байна. Энэ үеийг хамтдаа ингээд салж нийлэхгүйгээр туулна гэдэг чинь өөрөө бас нэг тийм өөр нэг тийм ингээд явц болчдаг зүйл биш байх. Тэгэхээр энэ хувь хүмүүсийн зан ааш характер би нэг ойлгохгүй олон зүйл болдог байлгүй дээ. Тэгэл энэ 20 хэдэн жилд чинь тий бололгүй байх вэ. Энэ бүгдийг бацдаг юм байх уу? Үгүй яг бацдагч гэж юу байх вэ? Ер нь бол арай муухайгаар хэлж үү. Тэгээ яг ер нь л нэг гүүрн болж идэг гэдэг ч юм уу. Тийм ээ. Тэр чин тэр асуудлыг зохицуулахын тулд хамтлагийн ахлагч гэж хүн байна шүү дээ, тий. Тэг яг мэдээж энэ олон жилийг туулахад бол сайнтай муунтай, ирээдтэй бараантай гэдэг шиг замыг туулна шүү дээ. Тэгээ бүх юм яг сайхан дардан шулуун явна гэж байхгүй шүү дээ. Тэгэл одоо янз бүрийн байдлаас бол хоорондоо үзэл бодол зөрчилдөх тий. Тэгээд янз бүрийн зөндөл гарч исэн. Тэгэл яг энэ бүхний чинь тэгэл ойлгож идэгрэх хугацаа гэж нэг бас нэг юм байдаг юм байна л да тий. Тэгэл тэр хугацаа нь болоод ирэхлээр л аяндаа тэгэл бие бинийгээ өгүүлдэг ч юм уу, ойлгодог ч юм уу тий. Буруу байсан буруугаа мэддэг ч юм уу. Тэгэл ийм л одоо яг амьдралын нөгөө нэг ингээл ирэнтэй бараантай ингээл одоо саад бэрхшээлтэй бүх юмыг туулаад одоо энэ хамтлагийн амьдрал чинь яг л хүний амьдралын жамаар л явж байгаа шүү дээ. Тэгэд яг нөгөө нэг өөр орчинд өссөн өөр хүмүүжлтэй гэдэг шиг тийм л одоо хүмүүс тал талаас цуглаж байгаа шүү дээ юм зү. Тэгэл эн чинь маргалдаж зөрчилдөх зүйл зөндөл гаралгүй яг тэр байтугай нэг ихийн хүүхдүүд ч гэсэн хоорондоо таахгүй зөндөл байдаг шүү дээ. Тэгэхээр бол тийм юмэг бол мэдээж дайраагүй ш дайрсан. Тэгэл хамгийн гол нь тэрийгээ тэгээд ойлгож ухаарах тийм одоо чин сэтгэл нь байвал тэгэл болдгоо юм байна л да. Тэгэл энэ 28 жилд чинь бодвол бид нэр бол мэдээж тусдаа байсан юм уран бүтээл хийсэн зөндөл байгаа. Гэхдээ энэ замд бол бидний одоо нэгэн ч урлагаас хазгаа байхгүй. Дандаа л одоо яг бид нар бол одоо урлагийнхаа замаар л явсан. Дандаа л энийг л хийж ирлээ. Өөр юм хийгээд ч чадахгүй юм билээ. Тэгэхээр чин бид нар мэрэгжлийн жүжигчин одоо тийм мэрэгжил эзэмшсэний хэрэг юу гэлээ бүгдээрээ тэгэл эн чин хувьдаа одоо би л бол жишээ нь одоо урлагийн байж болох гэсэн бүхэл салбар л болно шүү дээ. За ер нь тэглээ. Тий. Тэглээ шүү дээ. Чи тэгжээж л одоо энэ цаг хугацаа амьдралын шалгуур чинь давж гарч иж штэ. Тэгэхгүй шантраад би бол өөр юм хий гэж бодож явсан үе бол би надад. Гэхдээ бол үнэхээр чадахгүй юм бэл. Үнэхээр тэр ажил миний сэтгэлийг хөдлөхгүй болохоор тий. Тэгэхээр би кайф авч чадахгүй болохоор би тэрийг бүр яг зүгээр ингээд үнэхээр сэтгэлээсээ хийж чадахгүй байна. Ямар ч сонирхол төрөхгүй. Би чи энэ урлагийнхаа ажлыг хийхээр би энээсээ зүгээр бүр үнэхээр гайхамшигтай кайфыг авч байгаа шүү дээ. Тэгж байгаа тийм. Тэгэхээр энийг одоо нөхөх юм бол байхгүй гэсэн үг миний хувьд бол. Тэгэхээр тэгэл энэ хооронд ч юм бас урлагийн байж болох бүхэл салбар руу орж үзлээ. Тэгээд чадахгүй гэдгээ мэдэж авлаа тий. Тэгэл одоо энэ 28 жилийн хугацаанд энэ хүрсэн байна да. Эдэн подкастын хамтран ажиллагч Mosel Mongolia арьсаа чигшүүлж, залуужуулж, эрүүлжүүлэх цогц гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсаа арчлаад будгаа нэмгэл Mosel Mongolia. Зөвхөн монгол хүний арьсанд тохируулан бүтээв. Нэг юм бодлоо л да. Хүн 20 хэдэн нас, 30 нас, 40 нас гэхэл тэнгүүд гинт нэг зарим ихэнх залуучууд ч юм уу гинт нэг ухаард юм шиг болдог гинэ. Хамаг юмнаас хоцорч байгаа юм шиг санагдаад л. Нойр нь үрхэ болоод л тэгээд л тэр чинь ингэж яах шиг нэг чинь ингэж яах шиг би юу хийх вэ? Янз бүрийн юм оролдох гэж үзэл толгой дархинд нь олон төрлийн юм бодогдоод л. Өөрийгөө олсон юм шиг олоогүй юм шиг нэг юм болоод тэ байдаг да. Нэг иймэрхүү нэг юм энэ дарамт гэхүү юу гэхүү нэг юм тэнгүүд эн чинь нөгөө юуг нь харахаар 30-аад насны нэг юм синдром дарамт гэдэг зүйл бас байдаг. Таны хувьд ийм зүйл байв? Наадах чинь бол одоо бүр ерөөсөө битгүй 30 хэд биш би ч одоо хар багасаа л ийм синдромтой байсан юм шүү. За. Сая чамаг ярьсан чинь дандаа л одоо ер нь яах вэ би яаж ийн би
одоо яагаад би энийг чадахгүй байна. За би яах вэ? Эний чинь би бол ер нь бол тийм хар багасаа л ингэж ирсэн юм байна би. Яг чаам сая ярьсан чи яг тэг санагч. Угаасаа нөгөө манай ээж наваг дандаа одоо чи ингэх ёстой, чи тэгэх ёстой те. Чи одоо юу бодож байна? Цаашдаа чи яаж амьдрах гээд байна те. Амьдрал ирээдүгөө чи авч явахын тулд чи эртнээс чи зориг тавиад чи тэрнийхээ төлөө тууштай явдаг байх хэрэгтэй. Ямарваа юмыг оромдож хаяж болохгүй гэдэг. Тийм юмыг би ингээд нөгөө хар багасаа ингээд ээжээсээ ингээд сонсоод байнгын ингээд ирдсэн болохоор ер нь дандаа л тийм л явсан юм байна. Гэтэ яг тэр яг хүний жамаараа бол тэр 30 хэд наснд илүүтэйгээр бүр илүү мэдэрдэг байж магадгүй юм тий. Гэтэ ер нь бол тэгжил явж л ингэж өөрийгөө сандрахч гэх юм уу. Тэгж явж ижил эн чинь нөгөө нэг одоо урагшлах хүч нь бас энэ болоод байна тий. Тэгэхгүй тэгээд за би яах вэ? Энэ хүмүүс ингэж байхад би яах вэ? Би хаана байгаа юм бэ гэдгээ яах вэ? За яах вэ? Тэгжил дээ. Тэгэл би тэгээд тэгж жаад нэг яндаа гэл ингэж байгаад байвал хүн бол хурдан ахихгүй л байхгүй тий. Тийм хоцорч эхэлнэ. Тэгээ урсгалаараа яваад урсгалаараа амьдэрдэг тэгээд нэг одоо жирийн амьдралдаа дасч эхэлнэ гэсэн үг байхгүй. А би бол миний сонгосон зам эхнээсээ урлагийн зам байсан. Ийм учраас энэ зам бол байнгын яв юу хийх юм чи дандаа ингээд чи хаана байгаа чи өөрийгөө юун дээр яаж үзүүлэх юм. Одоо эн чин дандаа ийм юм намайг шаардж байгаа. Тийм учраас ер нь наадах юм бол эртнээс мэдэрсэн хүн юм шиг байна уу? Та бол одоо бүтээл хийдэг хүн гэж дуу хийж гин, кино хийж гин. Тэгэхээр ийм тохиолдол байсан уу? Зүгээр үнэхээр бодож хийдэг, бодоод хийсэн нэг зүйл байдаг. За энэ алах байх гэж л яг алдаггүй юм. Бусдын сэтгэлд яг таны бодсон шиг хүрээгүй ч юм уу? Тийм ямар нэг юм байсан уу ер нь? Дуу ч юм уу, кино ч юм Зөндөө шүү дээ. Оо за энэ л гэж Зөндөө шүү дээ. Бид нар ч одоо ингээл дан уран бүтээл хийгээл одоо энэ ална л гэж хийж байгаа шүү дээ ер нь. За энэ ална. За энэ өстө. Ингээл одоо анхан үед чинь бол тэгэл гаргаал тавьснаа харахлаар явахгүй хамж тэр чинь тий. Тэр чин бол тэгтээ бас айгүй мэдрэмж шүү ер нь. Одоо уран бүтээлч хүний хувьд их бах тий. За энэ үнэхээр одоо хүмүүсийг өстө байлдан дагуулна гэж бодож исэн юм бүр шалаар нэг болохоор чинь тэгэл өстө өрөндөө бол сэтгэлээр унжаахгүй ихэн тохиолдолдоо унжаа нунаад тэ баг дахиж юм хийхгүй гэж ямаар штэ бас тэ тэгэл бас нэг нөгөө нэг амар өндөрт нисчих үедээ намайг ойлгохгүй байна те. Тэ. Тийм зэрэгтэл бол болоогүй байна. Оо яг юм. Би түрүүнд нь авч байгаа юм байна гэж бас ямар штэ тэр чинь бас те. Тэгэл тэгж мэгээл эн чинь угаасаа хүний хөгжлөнд явцсан юм байна л. Тэгээ энийг шууд мэдэрдэг хүн байсан бол одоо тэгээ жинхэнэ төрүүлээд алхацсан жинхэнэ төрүүлээд төрсэн хүн байна шүү дээ. Энд чинь ингээ унаж босож тэгээ алдаж онжиж ийн чинь мэдчих واخ. Тэгэл хийгээд ирэхлээр тэгээ сүулдэ тэрийгэ нөгөө нэг тоохоо байж эхэлж байгаа байхгүй. Зүг яг энэ яач вэ те алдааг нь олж харахаа бодож эхэлж байгаа байхгүй. Ингэсэн болохоор л энэ хүмүүс тоохгүй байгаа юм байна шүү дээ ч гэх юм те. Тэрийг мэдээд эхэлж байгаа. Тэгээд мэдээд эхлэхээр дараагийнхаа юм дээр тэрнийхээ алдааг одоо засаад явна гэсэн үг л те. Эхэндээ бол одоо ч тийм шүү дээ. Одоо ингээл бас юм хийгээл ингээл 50 гут чинь бас явахгүй юмнууд бас байна шүү дээ. Тэр хэдий ойлгоод засаад байгаа ч хэрнээ бас алдаалгаад юм байгаа. Байж л байгаа шүү дээ. Одоо чинь дууны жишээн дээр авъя л та тий. Одоо шин дуу одоо эн чинь 30 жил болох ч байгаа хамтлаг шин юм хийхээр бидрийг яаж хүлээж авах вэ? За хийчлээ. Бид нар ер нь сэтгэж байгаа нь эсвэл хоцроод байгаа юм болов? Ингээд байгаа юм болов? Залуу хүмүүстэй хикстон болов? Хоорондоо яриад бүтээл гаргахдаа ийм зүйлийг одоо сүүлийн 1-2 жилд хэр ярьж байна? Ярьж байна. Тэгээ одоо ингээд бас айдсан. Тий. Үн чи одоо айш штэ тий. За одоо ингээд нэг яг өдий олон жилийн босгон дээрээс юм хийгээ тавих гэж чинь тий. Тэгээ тэр чинь бас айгүй нарийн ярина штэ. Тэгээд нэг юм орчин үеийн залуучууд юу сонсож чинь тий. Бас тэр мэрий чинь судлаа штэ бид нар чинь. Тэгээ судлаа за залуучууд нэг ийм хөгжим сонсоод байна тий. Иймэрхүү юм яагаад байна. Тэрүүгээр бас нэг тэрийг айгүй гоё ингэж
мэдэрч яахгүй бол бас болохгүй. Залуучуудыг дуурайгаад нэг юм хийгээд тавьсан чинь нөгөөдөл нь шоолоод Үгүй тэгэж бүгд нохоног болоод шоолоо шаачил бүр багассан юм болно өстэй тий. Тэгэхээр бас хамаагүй тэгж мэдрэмжгүй халтарч бас болохгүй байгаа даа. Зөвлөмж бас хэрэгтэй. Хэрэгтэй. Тэгэнгүүт бид нар чинь бас янз бүрийн хэлбэрээр одоо яаж алины юугийн шингээх үү гэдгийг бас бодож ин л дээ. За энэ гоё одоо орчин үеийн гоё регистр дууралтууд одоо бас энэ гоё юм байна шүү. Энийг дундаа ингэ шингээвэл энэ яг тийм одоо орчин үеийн залуучуудад таалагдахаар юм регистр сонсогдсон тий. Тэгэхээр энийг сонгоч. Ерөнхийдөө бол стилээ бол барьдгаараа бариад одоо гайс стилээрээ тий. Бидний насаараа хийсэн юм чинь шууд өөрчлөх гэдэг чинь боломжгүй боломжгүй. Тэгээд бас нэг тийм одоо бид нар хийгээд бүр тэр хийсэн уран бүтээлийн ширээн дээрээс болоод шууд delete дарж исэн уран бүтээл зөндөө байна шүү дээ. Болио гэх. Тийм яг ингээл бас жоохон буруу яваал ингээл юм хийцэн чинь хэд оргийн дараа ирээс сонссон чи өөртөө ичиж мичээд наатаж байгаа. Тэр наатгаа шууд устдаг гэдэг. Тийм юм байна шүү дээ. Тийм тэгэл за наатгаа чи ингэж хийсэн чи наач болохгүй. За яг одоо зүгээр яг өөрсдийнхөө хийдгэр хийя. Гэхдээ тэгээд энэ залуучуудын гоё сонсоод байгаа тэр хөгжмийн гоё дууралт регистрмээс ашиглая гэдэг. Ингээ хийгэн оо наач юм шүү дээ. Энэ л баггүй да тий. Тэг хамгийн түрүүнд өөрсдөө таалагдах хэрэгтэй бодож шүү бас тий. Тийм тэгжиж тэр чинь хүмүүст яа шүү дээ. Тэр 4 5 хүн чинь нийлж иж ингээд бас 4 5 ертөнцөө шүү дээ. Тэр чинь ингээд наач явахгүй өөрсдөндөө таалагдахгүй бол чинь тэгээд явахгүй л гэсэн үг. Тэгэл тийм юмнууд бас байгаа. Тэгэл ерөнхийдөө бол одоо уран бүтээлээ бас орчин үеийн тэ бас цаг нийлүүлэхийг л одоо аль болох зорж тий. Гэтэ нэг юм guys гэхээр л нэг юм яг л нэг байдаг те. Ийм дууралтанд нь байгаад идэм үү тэр ноотт нь байгаад нэг юм шал яг өөрсдөө нэг юм байдаг баг. Тий. Одоо зүгээр юу гэж тайлбарлах юм. Харин тий. Одоо жишээ нь яг нэг зарим алдартай болсон энэ хамтлаг дуучдын нэг гаргаж ирсэн хүн нь яг тэр үнрээ жишээ шингээсэн зүйл байдаг. Одоо жишээ Камертон гэхэд 50 батахын дуу тэр чигээр үнэрсэн. Стил үнэрсэн. Гэтэ одоо Kiwi гэхээр Ангермай хичи үнэр яг ингээл Ангермай хичи шавнар бол яг л нэг Ангермай стилтэй байдаг. Guys бол үгүй. Тий. Guys бол яг guys. Харин guys-тай төстэй хамтлаг харин энэ байгаад байгаа мó гэхээр юмнууд бол байдаг. Тий. Одоо жишээ нь Gangbei-ийн ганцдаг дууч гэдэг юм уу. Gangbei бол яг тэгж анхал юу guys-ийг л имижтэй гарч ирсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр яг өөрсдийн өнгө төрхийг яг л тийм. Тэгэхээр тухайн үед энэ guys гэдэг хамтлагийн имижийг юу хэн бүрдүүлдэг байсан бэ? Намра за өөр. Тийм. Имиж бид нар бол нөгөө яг нэг анги байхгүй юу? Бид нар ч. Манай мөнхөө болохоор нэг дүр оруулын төгсөөгийн байрны найз байхгүй. Мега уугийн төгсөө бид гурвч болохоор сүүсээ нэг анги төгссөн хамтдаа. Тэгээд яг одоо манай нэг ганц онцлог байдаг байхгүй бус хамтлагуудаас. Бидний бүх дуу үг айн дандаа бид нар өөрсдөө зохиосон байхгүй. Тэгэхээр чиний саний яриад байгаа юм дээр хамгийн том онцлог нь яг guys гэж нэг үнэр байгаад байна гэдэг чинь тэр байхгүй. Бид нар бусад хамтлаг дуучид бол одоо жишээ нь Балхахаас нэг дуу аав, Чукахаас нэг дуу аав, Өөжгийнхаас нэг дуу аав гэдэг ингээд тий. Олон хүмүүсээс ингээд дуу авж байгаа учраас гэдэг юм уу тий. Бид нар болохоор зөвхөн өөрсдөө зохиож байгаа учраас энд яг тэр нэг үнэр чинь ингээд бүр шингээд хаахлаад үлдчихгүй. Тэгээ гол онцлог нь бол би энэ гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө бол хамтлагийн имиж бүрдүүлэх тал дээр бол яг л бид нар хоорондоо бид тав бол яг л ярилцаал энийг яг ойтон бахасаа хийж эхэлсэн юм баггүй. Тэгээд эн чинь нөгөө нэг бүх юмаа одоо ингээд нэг ангид хамт сурж байгаа хүмүүс чинь бүр ингээд тэр урлагийг нэг анги хамтдаа судалж байгаа хүмүүс чинь тий яг нэг юмыг ингээд нэг зүгийг ингээд чиг болгож авангуудлаа тэрийг л ингээд одоо насан туршдаа хийгээд явж ийн гэсэн үг байхгүй. Ер нь юм байна. Guys гэхээр бусад одоо энэ олонний харанд үүдэг энэ хамтлаг дуучтай бодоход зүгээр миний анзаардгаар хар гэрээ ерөнхийдөө бол ер нь харагддаг. Тэгдэг. Аль нь би уг яах ч юм уу өөрхийн гэр бүлүүдний үлээ гэхээр
нэрэл мэдэхгүй байхгүй. Яг гайсараа л байгаа байхгүй те. Энэ нэг юм бодлоготой хоорондоо ярьсан юм байгаад байна уу? Эсвэл яг зарим хамтлаг дуучлал айгүй нээлттэй байдаг шүү дээ. Манай эхнэр энэ тэр энэ гээл эсвэл постлол ингэдэг ч юм уу. Гайс болохоор тэр бол илүү юм хаагдмал. Ихэнх нь те. Тэгэхээр энэ хоорондоо ярьсан юм байгаад байна уу? Эсвэл заавал нэг тийм бодож байгаагүй юу? Эсвэл яг зоригтойгоор ингээд нэг хар гэрээ харуулахгүй гэдэг үү? За эхэндээ бол хамтлаг байгуулж эхэлж исэн эхний он жилүүдэд бол одоо найз охин мөхөн албаар нуудаг байлаа. За тэр чинь нөгөө нэг бой бэндийн чинь нэг гол онцлог тэр байхгүй тий. Фэнүүдэ гомдож. Фэнүүдээ тий нөгөө тий найз охинтой гээд найз охиноо зарлаа явуучвал фэнүүд нь хасагдчих шүү дээ. Тий. Тэгдэг байхгүй. Тэгээд ахнар махнар ч гэсэн ер нь тэр амраах мах ер нь бүгдэлтэй найз охин мөхөн тийм ил гарахгүй шүү гэж. Тэгээд эхэндээ бол тэгж явдаг байлаа. А одоо бол бид нэр ерөөсөө тэгж тийм юм бол бодгоо байсан. Тэртээ тэргүй 28 жил болж байгаа хамтлаг одоо ингээд бүгдийг ингээд мэдсэн, ойлгоцсон, тэртээ тэргүй фэнүүдээ үүсгэсэн юм хамтлаг юм чи одоо бол тэрийг бол нэг чухалчилж авч үзэхгүй байгаа. Гэхдээ зүгээр наад дээр чинь болвол миний бодлоор бол энэ сошиал гэдэг юм гарч ирснээс хойш энэ нэг юм шоучин гарууд гэж нэг тусдаа сегмент үүсчихэд шүү дээ. одоо pop хөө. Pop. Одоо pop гэдэг тий юу гэдэг шоучин одоо нэг тийм хүмүүс байна. За Тийм хүмүүсийн одоо нэг юм янз бүрийн асуудал одоо юмаа ингэж дэлгдэг одоо тийм нэг стилтэй хүмүүс байна шүү дээ. А бид нар бол тийм биш байхгүй. харин тийм. Тий. Бидний хувийн амьдрал бол бидний хувийн амьдрал. Энийг бид нар ингэж одоо дэлгээд л ингэж дэлгэж номоо ингэж бүгдийн дэлгээ уншуулж байгаа юм шиг бид нар ингэж төмөнд зарлаад ингэж шаардлагагүй гэж үздэг. Бидний хувийн амьдрал бол хувийн амьдрал нууц байх хэвээр. А бид нар өөрсдөө одоо нэгдүгээр шугамн дээр байгаа бол тэрүүгээрээ л тэгэл явах хэвээр гэж одоо үздэг. Бид нар бол энэ дээрээ бол яг санал одоо яг нийлдэг байхгүй. А тэгээ бидний гэр бүлийн хүмүүс ч гэсэн тэгж бас өөрсдөө ил гарах дургу. Алив намайг нэг тийм байхгүй шүү дээ. Тийм байхгүй. Тийм одоо хүмүүс байдаг. Тийм учраас бид нар бол одоо тийм нэг гэхдээ тийм нэг амархан уншчмаар ном бас баймаргүй байна шүү дээ. Ер нь бол хүн бол нэг жоохон юм одоо юу гэмдэ хувийн юм бол хувийн юм тэр гоё нууц гоё хадгалж одоо юу гэмдэ жоохон нэг юм одоо өөртөө бас нэг юм үнцэнтэй байх хэрэгтэй санагддаг байхгүй. Тэгэхгүй тэгэл ингээл бүгдийн дэлгээл бүгдийн шоудаал мэдгүй юм. Гэхдээ одоо орчин үе бол гэхдээ шал өөр л болоод байна. Гэхдээ энэ бол нэг тийм сайн зүйл биш л санагддаг. Маа нэг улс төрчдийн хамгийн сүүлийн хөзөр гэлдэгдэж шүү дээ. Сонгуулийн өмнө те 3 өдрийн өмнө гинт анаа гараад ирдэг те. Гэр бүлийн шоу. Тий. Папрат шүү дээ. Чиг шоу үзүүлээд байна шүү дээ. Ээж дээр очиж өөлж мөөлаа. Тэгвэл наад юмнаас чи хичээд байдаг байхгүй яг үнэ. Хүнд чинь бас нэг юм этик соёл гэж нэг юм урлагийн хүний ялангуяа бид нар бол урлагийн сургуулиар хүмүүжсэн хүмүүс маа багш нар бол этик тий орсоор хэлж байгаа юм. За этик гэж нэг юм байдгийг шүү дээ. Баян сургацсан учраас бид нар одоо бас нэг тийм хүмүүжлэлтэй хүмүүс л гэх юм уу да нэг талдаа. Тийм учраас бас тэгж чадахгүй шүү дээ. Ичин шүү дээ. Би бол ичин амар ичин. Гайсыг угаасаа оюутан байхасаа л энэ зангарахтай залуучууд, ноён нуруутай залуучууд гэл арай өөр гэдэг байсан. Яг одоо ахын ярьж байгаа зүйлээс ч их зарцлахад бол үнэхээр л тэр сувис тэр бүтээгдэхүүн ямар байх хэвээр тийм биш. Яг гайс л гайс бид нар бол ийм яг л байхгүй. Одоо нэг гоё ахнар бол гоё ахнар шүү дээ. Тэ гоё ахыг танийгээ суусан ч гоё ахаарал биш шүү дээ. Хүүхнүүд үеийн үед Күүлээ алдахгүй гэдэг байхгүй юу? Одоо яг наадах ч байна. Үеийн үед хүүхнүүд нэг ингэж эргэжтэйчүүдийг нэг юу яадаг шүү дээ. Ангилдаг шүү дээ. Айгуу цэвэрхэн залуу байлээ гэлтэй. За Үнэн кул залуу гэлээ ярьдаг шүү дээ. Тэг ингээд би ч нөгөө нэгдүгээр сургууль. Тэг ингээд фантам хавар лавга хаяг явдаг байсан. Та нар гэрд тэр хавьд байдаг байсан. Циркийн хажууд байсан тий. Яг л ингээ харахаар манайс 10 жил тахтаа. За кул харагдаад идэг байхгүй тий.
тэр бие авч явж байгаа байдал тэр харц марцсан зүгээр л нэг юм чигээрээ ингээ явж идэг. Бид нар ч бол ингээл өлөв доливэгээл явж байгаа. Ахвал яг ингээл чигээр юу ч болоо юм шиг явж идэг. Тэгэхээр ингээд эмгтээчүүдийн тэр одоо нэрлээд байгаа кул гэдэг байдал яг ямарыг кул гэж нэрлээд байгаа юм. За цэвэрхэн залуу бол яах вэ нэг юм цэвэрхэн уцсан өмсчдэг. Усанд орчдөг залуу цэвэрхэн. Гэтэ кул бол нэг би нэг бүр дээр тэгжсэн ш. Кул бол төрдөймаа. Үүсдэггүй юм те. Манайх ч нэг кул болох гол хичээгээд идэв ш. Тий. Одоо зарим лавг ахыг үзэл лавг ах шиг болохыг үсэж байна. Тий. Хичээгээд идэв ш. Лавг ах шиг биш байж. Тэр кул байна гэхээр яг ахаа. Одоо ялангуяа ирчүүдэд одоо хандаад хэлэх юм кул биш ш. Ахвал яг өөрөө хөрөл байгаа юм шүү. Тий. Наа чи айгүй хэцүү одоо асуулт байна. Кул гэхлээр одоо мэдгүй одоо өөрийнхөө байх нэгдүгürt бас нөлөөлж явах шиг байна тий. Тэгэд ингээд чи нэг жоохон кул байгаач маач гэл хүмүүс ярьдаг штэ. Тэгэхээр одоо тэгээд кул байна гэдэг нь одоо юу юм бэ? Одоо нэг жоохон өөртөө ихтэй. Тий. Өөртөө ихтэй байна гэдэг нь нөгөө нэг өөрийнх нь хийж явж байгаа тэр бүх юм нь л одоо тэр ихтгэлийн төрүүлэх хэрэгтэй байгаа юм л та тий. Нэг жоохон мяа юм байгаад байж болохгүй л байгаа даа тий. Тэгэнгუთ ингээд нэг хамтлаг байгуулсан ингээ явж байгаа мөртлөө хамтлаг нь жоохон мяа байгаад байдаг тий. Дуу мууны явахгүй байгаад байдаг ч юм уу тий. Тэгэхээр чин тэр чинь кул биш болчиход шүү дээ. Тэгэнгუთ ингээд миний хийж байгаа юм бүх юм ингээд яг над таалагдаад хүмүүс таалагдаад би өөртөө таалагдаад тий. Одоо ингээд юу гэдэг одоо хувцлалт одоо юу гэдэг одоо ингээд бүх юмудыг ингээд нийлүүлээд үзэх юм бол тэр нь ингээд бүгдээрээ болж ивэл бүгдээрээ хүмүүст гоё харагдаад тэрийг өөрөө мэдж байгаа бол кул юм шүү. Тийм. Тэгэхгүй бол би бол одоо нэг жоохон нэг юм жоохон мяа байвал би тэгж одоо өөртөө ихтэй халахж чадахгүй байна. Тэ. Айгуу гоё кул иргээл ингээд гарсан чинь сая тэр хийсэн кино чи яа чи юм шачваа тэгэл хүүч юм шууд баахгүй болж байгаа тий. Тийм л юм байна. Яг зүгээр сая л бодож олсон. Ихтэй л байх. Энэ бурууч байж магадгүй шүү тий. Тий. Энэ бол яг цэвэр тодорхойлт бол биш. Би зүгээр сая хоёрын асуултнаас л ингээд бодглохлоор тийм л юм шиг санагдлаа. Би зүгээр өөрийгөө ингээд бодсон чинь. Тий. Яг нэг олон нийт харагдах байдал дээр талж байгаа ч ингэж байгаа ч гэдэг зүйлийг бас юм хүний юм хань ихнэр бас заримдаа зөвлөдөг тал байна гэж зүгээр хараад байгаа байхгүй. Одоо би ихнэртэй ер нь болох гээд л ингээл явал сайхнаас ингээл байгаад байгаа шүү дээ тий. Тэгвэл би ингээ ганц бие явахдаа ингээл яа Facebook дээр бичээл ингээл дэлгэтэл идэг гэсэн байхгүй. Тэгэл магна цагнаатай амт хэлдэг нэг юм бичээл хоорондоо нэгийг дийлж чинь гэж видео хийгээл тэгсэн чинь манай хичдэг юм уу гэдэг байлаа. Яг тийм хэлж нөө. Тийм байна тий. Учрыг би бас мэдэн шүү дээ. Яг сүүлийн үед айгуу тийм дараахан болчиход би бүр гайхаад за энэ учирч одоо бас аргагүй би бодож байгаа хгүй. Би ч ийм насыг туулж л байсан тий. Нэг ийм үе байдаг шүү дээ. Гэл би боддог байсан хгүй. Тэгээ сая бид нар нэг уулзалтан дээр нэг уулзсан чинь өөста жинхэнэ айтайхан дүү ороод ирж би гайхаад за тий бас болно шүү дээ хүн яг ингэх л өстой гэж бодож байгаа хгүй. Тий яг тийм юм. Хазаарлна гэдэг шүү дээ. Үгүй нэг тиймэрхүү тэгээд бүр ингээл загинж магнаад байхгүй байгаа хгүй. Үгүй чи нэг жоохон нэг юм байгаач. Мангар хүмүүс юм бах тэгэл тэрнтэй нийлчээл ингээ явах ингээ. Тэгэхээр чи яг ингээ ийшээ ёг орчод байгаа юм. Тийм шүү. Уулын тэр чи одоо надаас манай их тэр чи надаас олон дүү шүү дээ. Тэгсэр нэг тэр талаар намайг бариад байгаа. Тийм ээ тийм. Битгий ингээл хүмүүс чамаг ингэ талаар бодчих чи ингээ үгээд харнаа ч болохгүй шүү. Чи шууд суу заяа. Ерөөсөө хэлцэх юм. Ийм хүн байвал яг тань олон заяа. Хэрвээ чамаг чиний өөг чи олж харахгүйгээр те зүгээр л ингээл баг чамаг тэрий чин одоо баг ингээ дэвэргээд ч юм уу те. Эсвэл бол тэрэн дээр чамд ямар ч юм хэлдэггүй хүн байвал яах нь падлыг үгээл те. Тэгвэл бол өөр. Би зүгээр сая чиний чамаг ийм болгож чамд яг ингэж оройроо чи оруулж байгаа бол шуусуу. Шуусуусан дээ. Олон хүүхдүүдтэй таарцуучаал чигээл. Тэгэхээр нэрэл яг бодож байгаа юм чи. Нэг тиймэрхүү юмнууд бас байна. Нөлөөлдөг юм бас ар гэрээс заримдаа бас байх байлгүй байна. Тий. Тэр чинь ар гэр гэдэг чинь маш чухал шүү дээ. Яг үнэ. Маш чухал байхгүй.
одоо нөгөө хүнийг нөгөө нэг ингээл хүмүүжлэр нь ярьдаг шүү дээ. Чи ямар орчинд яаж хүмүүжсэн ингээл те эцэг их нь яаж хүмүүжүүлсэн гэж яриад байдаг чинь бас яг л зүйл юм хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь хүмүүжил харагдана гэсэн үг. Гэр бүл бол маш чухал. Ганцаардл гэдэг зүйлийн талаар та хоёр хэрэг мэдвэ? Ганцаардлаа Мэдэрч ирсэн үү эсвэл мэдэрч байгаа хүнийг хажуунаас нь харж ирсэн үү? Ганцаардлыг бол мэдэрлэг байх уу? Мэдээж янз бүрийн юм тохиолдолд тэгэхээр мэдэрч ирсэн. Хажуунаас нь ч гэсэн харлагуул яах. Харж л байгаа. Тэгэл яах ганцаардлын тухай яах хэрэгтэй вэ? Харин яг ганцаардл гэдэг зүйлийн талаар жоохон ярих гэдэг байхгүй юу? Олон л хүн бас мэдэрдэг янз бүрийн зүйл байдаг баг. Хичнээн насанд ч байдгийн тий. Жишээ нь манай найзууд ч байна, манай том ах нарт ч байна нэг иймэрхүү ганцаардл гэдэг зүйл. Тэгээ энийг би гэр бүлтэй холбох гэдэг байхгүй юу? Тий. Ганцаардл гэр бүл, найз нөхөд гэдэг зүйл. Би ярьж байгаа. За. Яг нөгөө ганцаардчихсэн гэдэг мэдрэмж бол байсан байхгүй. Тэр хизээ байсан байх нь эхнэрээс салчаад гэрлүүгөө яваад орох мөч бол хамгийн амар үйд юм билээ. Гэхдээ манай гэр ингээд цэвэрхэн тэг ингээд тордих тоосч байхгүй гэдэг лөө тэг. Тэг ингээд яж байгаа тэр ганцаардлаас айгаад дандаа орой гэрте ордог. Гэс ороод унтахын төс. Тэг ингээд гэрте орохоор ингээд нэг юм хүүтэн. Тэг яг тэр үед л яг юм ганцаардлыг мэдэрч. Өмнө болонгууд л ингээд тэр тоогоо буцлаа л тэг. Гэрийн даалгавар хийх гэж хэрүүл хийгээл тэгэл намайг онгодлаа хувцас угаалгын машин тэгээчээ гэл ингээл ингэж юм халуун дуулан тэгтээ гэр замраагүй шүү дээ тийм. Тэгэхэд яг би яг тэрийг сүулт яг мэдэрч ийсэн баг. Гэртээ ингээ орохоо сав саарл. Ингээ амар ганцаарддаг тийм. Гэс орж унтаал өглөөстэй гэс гар авчих юм чинь. Тэгээ нөгөө олон дундаа ингэж бужгинждэг ганцаардлаа мартаад. Тийм. Яг тэгжил мэдэрч ийсэн юм байна. Асуусан чинь. Тийм ганцаард чинь бол яг тийм хэцүү зүйл л дээ. Яг тиймэрхүү тохиолдолд гэр бүлийн дотн одоо найз нөхдийн гэдэг юм дээр ч гэдэг юм илүү их мэдрэгддэг баг тий. Одоо тэгэл тийм юм ч бас зөндөл үзлээ шүү дээ. Тэгээд тэр ганцаардл бол ер нь жоохон эвгүүлтэй хэцүү үе л дээ тий. Тийм үе ер нь аль болох байхгүй байвал ч гэдэг юм уу. Тийм юм аль болох үзэхгүй байвал зүгээр л дээ тий. Танд байсан байна тийм. Байлгүй байх тий. Тийм байж дээ. Энд ч бас янз бүрийн тохиолдолд ганцаардах тохиолдол зөндөл гарна шүү дээ. Найз нөхөд үерхэл найз нөхөдтэй байх сайн найз одоо бурхны оронд явах маа үед тий нэг тийм ганцаардл гэдэг юм. Гэтэ хэцүү л дээ ганцаардалт бол хүн бол байж чадахгүй би л болж чадахгүй. Бушуухан л тэрийг одоо яг үнэтэй хаа. Бушуухан дуусгаж одоо тэрийг яаж ялан дийлж тэрийг байхгүй болгох зүйл юу вэ гэдэг нь маш эрчтэй л тэмүүлтгэл юм байл л дээ. Тэгжиж тэрийг олж авсны дараа тэр ганцаарлыг арилгасны дараа бол үнэхээр сайхан бол. Үнэхээр сайхан. Тэгээд тэрийг ахиж алдахгүй л хүснэ дээ. Тэ? Тэгжил хүсэн шүү дээ хүмүүс ч одоо тэгэхгүй бол ганцаарл гэдэг бол амар. Тэгээ мань чинь бүр энэ дээр ингээд time he's all гэж шивүүлсэн байхгүй. Тэр цаг хугацаа бүгдийг мартуулна гэх. Гэтэ яг тэр ганцаардлаас гарсан ганц юм ерөөсөө цаг хугацаа байхгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам нөгөө хүн мартагддаг ч юм уу те. Эсвэл нөгөө олонтойгоо бужигнаад өөр орчинд орсон учраас нөгөө ганцаардл ингээ аажмаар байхгүй болсон. Тий. Урдаа идэхгүй зүйл тий. Тий. Яалч цаг хугацаа хүн дээр ч гэсэн та нар бүр ингээд бүр голдоо ортол хүн гомдож үзээ ядчихсан уу? Тэглэг байх тийм юм байгаа шүү дээ. Тэрийг хүртэл мартуулдаг гэж би боддог шүү дээ. Мартуул. Тий. Тэр хүнтэйгээ дараа нь таарахад зүг. Тий. Тэгэхээр цаг хугацаа бол бүгдийг имжилтгээ хийдэг. Нэмчлэн. Тэрийг угаасаа тэр одоо зүрх сэтгэлийн гүндээ байлгаад байж ерөөсө хэрэггүй байна. Тэр мэдээж тэр тухайн үед шархалж байгаа л асуудал. Шархалж байгаа тэгээ тэр шарх яг цаг хугацааны явцад эдгэрж байгаа. Тэгэхээр тэгэл тэр чин тэрийг бол мартуулна гэсэн үг тэгэл мартаал орхисон дэрх баг тий. Тэгэхгүй бол тэрнтэй байнга явал хүн амьдрах хэцүү шүү дээ. Тэрийг тээж явах тий. Амьдрал төсөл кино чинь амьдрал төсөл тий. Таны хит кино үлээ? Миний анхны кино. Яг анхных нь юм уу? Тий. Амьдрал төсөлгөө киноны зохиолыг бол яг та өөрөө бичсэн шүү. Тэгсэн. Тий.
Яг энэ яг өөртөө чинь нэг юм холбоотой, өөртөө чинь зангилаатай зүйлс хэрэг орсон бэ яг боддоор гэдэг ч юм. Нилээ их үе гэжлээ шүү. Тэр би яг анхны нөгөө яг кино руу хөл тавьж байгаа. Үе баггүй. Тэгээд хийхдээ яг тухайн үед тэр нэг тийм байрны проблем гэдэг юм да тий. Гэр бүлийн одоо би тухайн үед бас чи 2010 он би чинь тэгээд тэр чинь 9 8 оноос эхэлж хийсэн тухайн үед чинь бас нэгэн залуу байж тэгээд яг тийм проблемыг би бол яг туулж исэн байхгүй тийм одоо юу гэмдэ яг амьдралаа ингээд гоё болгох гээд ингээд идэг бяран хүрдгүү те ухаан хүрдгүү ч гэдэм үү те яг ингээд бүх юм дутаад байдаг тэгээ өөрөө ингээд яаж хийх үгээд ингээд бүгдийг ингээд бодоод байгаа мөртлөө хүрч чадахгүй байгаа нэг юм байна шүү дээ те яг тийм үеийг туулаад яг тэрнээс нэг дөнгөж гараад байж исэн үе байхгүй тэгээд тухайн үед бас нэг тийм тухайн үеийн тэр нөгөө нэлээд хүн одоо тэр үед нэлээд эрчтэйгээр хөндөгдөжсэн сэдв тэр нэг юм байрны лизингийн асуудал тэгээл нөгөө өстө нэг айгүй тэ их мөнгөөр ингээл тэр нэг лизингд хамагдах гэж одоо маш их зовдөг тэгээ хамагдсан хойноо маш их одоо төлбөр төлж тэр нэг байртай болох одоо тэр байр гэдэг бол өөрийн гэсэн орон сууц гэр гэдэг бол хосуудын хувьд гэр бүлийн амьдралын хувьд бол ерөөсө 50% шүү дээ. Тэр бол 50-аас дээш хувьч эзэж магадгүй. Ер нь өөрийн гэсэн оронтой байна гэдэг чинь сэтгэл тэнгэр байна гэдэг чинь тий. Тэгэхээр яг тийм юмыг ч гэсэн би өөрөө туулсан учраас тэр үед ч гэсэн бас нийгэмдэр яг энэ сэдв аягуус их яригдчихсэн болохоор за ер нь яг энэ залуу асуудна тий. Нэг амьдралаа босгох гээд ингээд яг өөрийнхөө амьдралын төслийг ингээ эхнээс нь бичиж чинь гэсэн үг байхгүй. За би одоо ингээд ингэн тий. Тэгээд тэр кино зохиолын бичиж хийжсэн байхгүй. Тэгээд тэр чинь яг тухайн үед бас нэг яг гоё юуг нь олсон. Нарийн одоо юу гэдэг нь тэр нюансыг олж чадсан сэдв болсон л доо. Тэг яг нөгөө хүн болгон одоо над руу айгүй их мессеж ирдэг гэсэн да. Facebook-ээр тий. Дүүн өөрийнхөө амьдрал төслийг бичээд эхэлчлээ ахаа. Дүүн байртай болсон штэ гэж байна. Би анхныхаа одоо лизингийг төлж эхэллээ гэхлээр надад айгүй их мессежүүд ирдэгсэн. Тэгэл айгүй гоё санагдаж байгаа юм чи. Тэгэл би тэд нар чинь гоё урмын үг хариу бичээл. Тэгэл тэр яг нөгөө нэг тийм залуу хүн болгонд тулгарч байгаа тэр асуудлыг гоё хөндөд тавьсан болохоор яг залуучуудад маш их таалагдсан л да. Яг энгийн амьдралын сэдв болохоор тий. Хийсвэр биш бодит зүйл болохоор маш их таалагдсан тэр кино. Угаасаа та ч кино найруулагч төгслөө. Үгүй бид нар яг жүжигчнэр төгссөн байхгүй. Тэгээ манай багш чинь кино найруулагч гомжийн жижиг зэрэг жүжигч тий. Найруулагч юм. Гэтэ багш маань нөгөө найруулагч болохоор биднийг ерөөсөн найруулга талдаа янз бүрийн нөгөө бид нар ингээд жүжигийн эсгүүд аваад ингээд бэлддэг байхгүй. 3-аараа 5-аараа ингээд хэсэг аваад. Тэгээ тэр болгон дээр найруулагч тавьдаг. Тэгээ манай багш ингээд жоохон найруулах мэдрэмжтэйнүүдийг харж агаад за энийг чи найруул тавьчихдаг гэсэн. Тэгээ кино минунд хамт өөрөөхөө хийж байгаа кино минунд явахдаа биднийг ингээд туслахлаараа аваа явчихна. Тэгэл ер нь одоо практикэр гэх юм уу да багшаас сураад ер нь юм мэдэж аваал те. Тэгэл багш маань найруулагч юм чинь заавал кино юм даа л гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл тэрнийхээ төлөө яваад байгаа л асуудалгүй. Гэхдээ ингээд энэ зохиолч найруулагч гэдэг мэрэгжил нас явах тусам илүү тийм чангардаг төрлийн юу юм. Илүү их амьдралыг үзээд ойлгоод байна шүү дээ. Тэ мэдрэмжүүдийг нь аваад. Магадгүй би нөгөө нэг одоо ахвал одоо яг хамтлагтай дуу хийдэг. Тэгсэн хэрнээ бас кино найруулагч яваад шүү дээ. Тэгвэл энэ хоёрын яг юм карьерны муруу хамааралтай, эсрэг хамааралтай байна уу гэж би зүгээр бодоод байгаа байхгүй юу? Яг нөгөө нэг хамтлаг дууных нь юу нь бол ингээд арай хоцроод нөгөө кино карьер нь дээшлээ чангараа явдаг ч юм уу. Илүү хөгжиж байгаа ч гэх юм уу. Ийм зүйл байх уу? Байна шүү дээ одоо. Нас явах тусам. Нас явах тусам. Сая яг чиний хэлдэг байхгүй. Тэр янз бүрийн нөгөө ишлэлүүд одоо томчуудын гэдэг юм уу та хэлсэн үгнүүд байдیں۔ Мэдүү ихлээд амьдрал үзчихээ. Тэгээд дараа нь зохиол бич гэж одоо
Нэг тийм одоо томчуудын хооронд яриад байдаг. Би энэтэй бол санал нийлдэг байхгүй. Амьдрал үзнэ гэдэг чи одоо ингээл одоо нас явахыг л хэлж штэ. Энэний хооронд өөрөө юм үзнэ те. Өөрөө юм туулна. Бас хажууд байгаа найз нөхөд одоо юу гэдэг юм гээ бүгднгийнх нь амьдралыг үзэж штэ те. Тэгээд тэгэхэр чин тэр дундаас ч одоо маш их хэмиг олж харж ин тархинд нь сууж ингэж байгаа ш. Тэгэхээр чин одоо зохиол бичих юм бол нэг юм дээр жишээ ингээ хийх гэдэг юм нэг тим юм байдаг ш. Тэгэхэд яг тэрийг тэгжсэн гэж байгаа байхгүй. Гэж бодит кейс байж штэ. Тэгэнгүүт тэр зохиол шингээд ирвэл эн чинь яг илүү бодтой илүү одоо хүнд ойрхон хүрч эхлэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол яг ийм кино найруулагчийн мэрэгжил зохиол бичин энэ төр гэдэг бол яг л тийм насны юм. Одоо нас явах тусам илүү чамбай тийм байна. илүү тийм өргөн хүрээний даацтай тийм юм л гарна гэсэн үг байхгүй. Яг залуу байхад муу юм гарна гэж байгаа юм биш. Залуу бас нэг тийм сэтгхүүгээр нэг юм ингээл нэг оргилол хийцэн юм бас таг гэл хүмүүст хүрсэн юм байдаг шин тий. Гэтэ тэр бол тийм олон тохиол биш байхгүй да. Бүр сайн болол гэх юм бол одоо тэгэл явах тусмаа чангарна л тийм. Бусад мэрэгжил чинь хөгшөрхөөр ингээд нэг юм тэтгэврт гардаг шүү дээ. Тэр ингээд урлагийнх бол бүр ингээд би бас тэгж анзаараад байгаа. Зүгээр нэг 20-30 хэдэн нас хүртлээ бол нэг арай шин дуу ихэд арай оргил байгаад байна. Тэ. Ялангуяа энэ рэп хийдэг урсгал тийм үү. Энэ бол бүр ялангуяа тийм байгаад ингээд. Гэтэ намайг нөгөө нэг дүү нэг амар унтрааж ил би очиж бодолд ороод. Сая жилийн өмнө шүү дээ. Манай нөгөө нэг руки гэдэг дүүдэг шүү дээ. Тэрний төрсөн өдөр болж ингээд санжаа ах та хоёр хүрээд ирээч гээд. Тэгээ очисон чинь нөгөө дүүнэр бүгд сууж байна. Ганг бэй мэй гэл. Дээрэнтэй юм яриа суудсан чинь ганг бэй гангаад тэгдэг шүү дээ. 30 гарцаа 30 гараад толгойд ямар шинэ юм орж ирэхгүй. Ерөөсөө ингээд зогсонгүй байдалд ороод ингээд зарцж байгаа гэсэн чинь санжаа дээр би амар юу болоо. Тэгээ би аханд бодоо тэгээд юу ч байхгүй юу гэсэн чинь хэцүү. Тэгэхээр тэгэл заа гэл очсон. Тэгээ би очиод аягүй их бодсон шүү дээ. Ингээд гацсан байдаг. Гэхдээ ингээд сая ингээд ботсон чи бас ингэж ботогдлоо. Одоо ингээд бидэд нөгөө баг бахтай ид нөгөө юм хүүхэд залуу нас байхад ингээд гай сонсвол камертон сонсвол номин тас сонсдог байсан. Энэ хідмэн нөгөө уран бүтээлээ хийгээд болоод ирэхээр бид нар бас ингээд нэг юм сонсохгүй болоод байна гэж боддоо. Одоо хичнээн ингээд залуучууд гарч ирж байгаа гэсэн би хэзээ ч тэр дунд нь орж чаддгүй байхгүй. Тэгээ маас л нөгөө хажууд байгаа доор ажиллаж байгаа хүүхдүүд энэ гоё дуу гэхээр нөгөө цаг хугацаанаас хоцрохгүй юм шиг санагдал сонсвол нэрэ гоё ч юм шиг те. Гэхдээ яг нөгөө ингэж бүр ингэж үг болгонд нь ингэж орж сонсдоггүй. Тэгэхээр нэг жоохон 2 3 татал караоке ороход л нөгөө хэд нь дуугч нь бол нөлөөсөө урсгал дуулж байгаа юм чинь те. Тэгэхээр нөгөө цуг одоо өссөн хамтлаг дуучид бинд байхгүй болоод тэрхээр бид нар бас юм сонсгоо болчоод ирж чинь үү гэж бодох шиг. Харин тий. Энийг ийм 2 хуваагаад байгаа ш би яг дуу сонсдог үе. Тий. Яг нэг гай сонсдог үе. Одоо үе гэдэг нэг шал өөр хоёр бас учрал байгаад байгаа ч бас санагддаг байхгүй тий. Тэгээд энэ дээрээс үеэс гадна оюуны өмчийн асуудал би ярих гэж бодож байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа сурталчилгааны дараа иргэд уулзцгаая. Та бүхний биедээ оруулах хэрэгжилж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд чинь хамгийн чанартай байх хэрэгтэй. Учрал Talk Eden podcast-ыг Сан Мигель Шар Эрэг төлөвлөж байна. Нэртэй 1890 оноос төвхтэй Испаниас гаралтай энэ хүн Шар Эрэг та бүхний хамгийн дотны хүмүүс, найз нөхөд хамтдаа тэмдэглэж байгаа баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжуудын нэгийг бүтээх болно. Сан Мигель Учрал Talk. За пив унтралагтай хэдүүл ингэнэ. Эхлээд ингээ сайхан зузаан хөөс үүсгэж чинь. Тэгээ хааны дагуулад ингээ пив унтраглаа гэж. Ийм гоё юм голден өнгөтэй pale pilsen гэдэг. Ийм голден өнгөтэй ийм гоё пив байна. Cheers. Сан Мигель. Eden podcast та бүхэнд үргэлжлэн хурж байна. Тэгэл хавгаах гайзын дуунуудыг бол бүгд мэддэг. Бүх насныхаа мэддэг. Тэгэхээр хамгийн наад захын жишээ нь караоке гэдэг зүйл рүү орохоор бүх хүний дуулдаг, заавал ихэнд дуулдаг, төгсгөл дуулдаг дуунуудад бол гайз байнга ажилладаг. Бүх крүү эрэгтэй, эмэгтэй 20, 30 эднээс 40 эднээс. Тэгэхээр эн чинь ингээл хүмүүс ашиглаад л нь шүү дээ караокед. Тэгэхээр эн чинь оюуны өмч гэдэг зүйл.
Энэ одоо тэгээд одооноос л нэг манах тийм оюуны өмчийн талаар овоо нэг идэвхтэй ярьж хөөцөлдөж эхлээд нэг зарим нэг зүйл цэгцэндээ орохгүй л ингээл нэг жоохон яваал байна. Гэхдээ их удаашралтай байна л да. Одоо уул нь бол дэлхийн зарчим бол одоо энэ караокенууд маа дууг ингээд тэр караокед дуулагдчих л байгаа бол бид нарт хувь өгчих хэвээр тий. Уул нь тийм л юм байлээ л дээ. Тэгээд одоо юу гэдгийг үйлчлэгний газрууд тий дэдгүүр одоо ингээл ресторан юу гэдгийг тэнд ингээл явж байгаа бол бидэрт мөнгө тэндээс тухайн тодорхой хэмжээний хувь бид нар рүү орж ирэх хэвээр. Тийм юутай юм байла уул нь. Тэгээ энийг яриад одоо манай энэ нөгөө нэг хөгжмийн ямар юуны холбоо гэд байгаа юм. Тэгээ бид нар ингээд хөөцөлтөөл байгаа. Гэхдээ тэгэл нэг амжилтанд хүрэхгүй бас нэг юм ингээд нэг заавал нэг юм болохоор нэг юм саад те нэг өөр бүлэг гарч ирчихэл ингээд нэг юм ашиг сонирхлын зөрчил байгаад идэх юм уу яа. Нэг тийм одоо тэр сонсоол нэг хурал мурал хаяа болдیں۔ Тэрэн дээр нь очихоор нэг тийм л нэг бие биенийгээ доошоо хийсэн чи тэгээ үздэй би ингээд хэлсэн юм. Нөгөө нэг эго амбиц гэдэг юм байгаад нөө. Тийм тэгээд ингээд нэг тэр юмыг ингээд одоо ирээдүйд аюу гоё болох тэр уран бүтээлчрүүн яах хэвээр юмыг ингээд өөрөө авч ингээд өөрийнх нь хувийн юм шиг нэг бүлгэн ингэж авч хийх гээ тий. Тэнд ашиг мөнгө харагдаад тах шиг л байна. Тэнгууд эндээс нь бас нэг өгөхгүй гэсэн бол. Ингээд хоорондоо ингээд зөрчигдөд байгаа болохоор тэр юм ингээ урагшилж өгөхгүй. Уул нь одоо энэ бидний энэ хөрөнгө штэ энэ дуу кино энэ бүх юм чинь. Тэгэхээр энэ хөрөнгө бол биднэрт бол үр шимээ өгж их хэвээр байгаад байдаг. Караоке энтерт бол ямар ч одоо юу байхгүй ш. Тэгэл фонограмын ингээл хэвээр дуртай захын нэг 10 жирав шиг дээр очиод яг голуулаад хэрэгждэг тий. Тэрэнд хэдэнсэг бол тэгэл ингээл явж тий одоо яг үнэндээ энийг зэгцлэх гээд одоо тэгээ зэгцэлж чадахгүй л байна тий. Дийлэхгүй л байна тий. Явандаа одоо орох байлгүй дээ. Тэгээ чин бидний хөрөнгө юм чин бидний үр хүүхдэд үлдэх ёстой шүү дээ. Бид нар ч одоо өв үлдээж ирэх ш тий. Үр хүүхдэд энэ чин аавынх нь зохиосон дуу шүү, аавынх нь бүтээсэн кино шүү тий. Тэгээд тэр мэрийг яг хөө зарим нэг хэлбрээр нэг зарим нэг юм бас нэг акцтай юм бас байна. Тэгээ караокений нэг инээдтэй юм ярихад энэ одоо караокег бол харийн бүжиг өстой бүр өстой их олноороо дуулдаг те. Бүр арай ингээ оронгуудаа шууд кодын шууд хэлээд ном хардгүй юм л шүү дээ зөв шууд уржигдэрхэн дууссан. Өвтөлгөө аваад тэгээ харийн бүжигийг дахилтын бүгдээрээ буруу сурцсан. За. Одоо бид нар бүр ингээд одоо сая дийлхэ байлаа сүулдэ. Энд чинь дахилт нь би чиний дэргэд байна намайг үнсээч гэж дуулдаг байхгүй юу? Тэнгууд одоо ингээд дуулж байгаа бүх хүмүүс би чиний дэргэд баймаар байна үнсээч гэж. Бүгдээрээ. Гэтэ үг нь караоке дээр үг нь яадаг вэ? Яг гарч ирдэг. Караокены буруу гэж яриад. Караоке буруу бичсэн. Караоке анхаасаа буруу шивсэн. Би чиний дэргэд баймаар байна үнсээч гэж шивсэн. Тэгээ нөгөөдөл нь тэрийг хараад тэгээд дуулаас сурцсан. Бид нар ингээд бүх тоолт бид нар 14 15 оноос хойш 15 оны тоглолтын дээр бүр анх сонсоод бүр нүдэндээ итгэв. Зэрэглээрээ дуулуулсан чи бүгдээрээ буруу дуу. Өө байж та нар яаж дуулдаг гинэ гэсэн чи. Яг нөгөө тэгээд авччихна нөгөө төч. Бэргэд баймаар байна үнсээч. За тэгдүүр зүгээр байгаа. Өө эн чи ари яах вэ? Бид нар анх дуулах та гэж бид нар анх дуулж өгөөд би чиний дэргэд байна намайг үнсээч гэж дуулдیں۔ За яв. За яв юм. Би чиний дэргэд баймаар байна. Бүр амд нь засч чадахгүй байгаа байхгүй. Тэгээ би тэрнээс хойш нөгөө пэйж дээрээ хүртэл пост тавилаа. За манай тий ингэж дуулдгүй маа. Бид нар анх зохиод дуулах та гээд үг мөгийг бичээд ингэж тавилаа. Тэгээ тэрнээс хойш гайгүй болсон юм аа 17 оны тоглолтын дээр яг адилхан бүгдээрээ л тэгээ сая тэрний дараа Европ, Америк тойрлоо шүү. Бүгдээрээ сая бас Америк хамгийн сүүлд Америкээр тойроод ингээд өмнө нь Европ, Австрали бүгдээрээ л нөгөө төрөөл сүүлдээ юм заас боли. Та нар тэгээд дэлхийд аяар. Зааж өгөхөөс сүүлдээ бүр дургуй үрээ. Заас та нар тэгээд тэргүүрээ дуу. Тэгээд сая би бас энд эрэнгуутаа сая тоглолтод бас нэг тэр нөгөө Европ, Америкт
зэрэглээ бичсэн тэднийхээ юу тавь ингэж дуулдгүй маа гэд яасан чинь доор нь бүр алаан боллоо ш. За бид нар олуулаа шүү. Бид нар 3 сая байлаа шүү. Бид нар ингээд дуулаа сурцсан яах вэ? Та нар өвгөө засаад дуучаа. Та нар өөрчсөн нэг 4 5 8 юм амархан штэ. Бид нар бол өөнөөрөө 3 сая байлаа ингэж сурна гэж байхгүй. Өнгөрсөн гэдэг. Өнгөрсөн тийм за тэгээ хайсан одоо тэгэл ерөөсөө одоо энэ цэглэлийн тоглолт яг тэгэхэд баг юуны тоо яа ойлгоо штэ бүгдээрээ би чиний дэргэд баймаар байна үнсээ дуулах юм бэ. За одоо уулын 5 сарын 31-нд уулын сурчвал те. тий одоо энэ ойн баярын ч бас том тоглолт. Би чиний дэргэд баймаар байна. Үнсээч болоод би чиний дэргэд байна. Намайг үнсээч гэж сурчвал болно. Тий ингээд нэг сурчмаар байна. Гэтэ байж та би чиний дэргэд баймаар байна. Үнсээч яг угаад байгаа зү. байж та ахын эснэр нэг дуулах гэж үздэг да би. Би чиний дэргэд баймаар байна. Намайг үнсээч. Баймаар байна бах. Би чиний дэргэд байна намайг. Би чиний дэргэд байна намайг үнсээч охоо. Гэтэ ивлэхгүй байна. Зөвхөн би чиний дэргэд баймаар байна шүү дээ. Тэгэл үнсээч л Тэ яг хөө зөвөр нь дуулчаарай. Тий. Зөвөр нь дуулаад сурчвал уулна нэг 28 жил болж байгаа хамтлагаа нэг хүндэтгсэн гоё одоо хүнлэл болохгүй л байдаг те. Гэхдээ тийм байхгүй бах уу. Тийм дими юм найдаад байх те. Тийм тий. Өөртөө хөрөө. Тийм өөртөө хөрөөл болоо тааш. Сая хаа Америкээр явчихд ирсэн те. Тэгсэн. Америкийн 7 хотод. Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч сурч байгаа монголчуудаа гоё тоглолт хийгээд. Тэгээ ер нь ингээд энэ Европ ингээд дэлхийн тархан сууж байгаа монголчуудаа тоглох аюу гоё байд штэ. Тэнд чинь мэдээж хүмүүс амьдарч байгаа те. Маш их завгүй хөдөлмөрлөж сурч амьдарч байгаа байхгүй. Тэгээд нэг яг Монголоос нэг юм хамтраг дуучид ирэхээр яг тэнд л ер нь уулздаг юм байлээ. Гол нь тэнд уулзаж ингээ бие биенийхээ байгаа минь тусыг мэдэж те нэг оройг сайхан өнгөрүүлдэг байхгүй. Өмнө хэдэн онд очлаа Америкт? Өмнө нь 16 онд очсон тий. Гэтэ би байгаагүй энийг яг сонсч ирсэн байхгүй. Амар үс. Яасан гэдгсэн чинь очсон чинь гайсыг очлаа гэсэн чинь хүмүүс тоглолт үзэхгүй гэдсэн гэдэг байхгүй. Яаж чам гэсэн чинь нөгөө байна уу ээжийг дуулна очихгүй гэд. Тэгсэн чинь нөгөө бид нар дуулахгүй гэжсэн чинь бүх хүн ирсэн чинь мега ах гарч байгаа байна уу ээж. Тэгээс то нос нүлмстэй нутгсан гэдэг. Би ч мачиг 17 онд санд руу очсон баг. Тэгэхэд яг хүмүүс тэгж ярьжсэн байхгүй. Йоо гайсыг яриад өвөст үзэхгүй гэжсэн чинь дуулахгүй гэж хуурж авчирнгуудлаас та зөвхөрсөн. Нос нүлмстэй нутгсан. Харин тийм нөгөө хол байгаа хүмүүс чинь бас нөгөө ээжигээ сан тийм бас нэг юм сэтгэлд нэг юм буглаа байгаа шүү дээ. Тэр ингээд сав тавьж байгаа амар. Тийм тоглолтын дээр ер нь ээжийн тухай тийм дуу муу дуулахлаар өстө уйлал зогсож идэв. Тэгээд айгу сэтгэлдээ юм айгу жоохон хэцүү байдаг шүү. Тэгээд ингээд бүр яг би чинь уйрамтгай хүмжил дагаж уйлах. Тэгвэл яг өөдөөс харчаал ингээд зүгээр ирэмгүй ингээд уйлаад зогсглоор чинь. Тийм бил. Тийм дээ маа тоглолтын дээр бол одоо ер нь хідэн дуудуулдаг. Юу Одоо Америк юу? Одоо 35 доо. Тийм бид нар бас л нөгөө тоглолтыг маш гоё тоглолт үзүүлнэ. Одоо юу гэмдэ те бид нар чинь мэрэгжлийн жүжигчин хүмүүс маа клип чи ярьдэн шүү дээ. Богино хэмжээний кино шиг зохиолтой тий. Тэгэхээр ер нь бол одоо бидний мэрэгжлийн давуу тал одоо энэ тоглолтын дээр бол маш томоор харагдах тийм одоо найруулга зүйл бид нар хийж байгаа байхгүй. Дуунууд ч угаасаа тийм ер нь бол жоохон бас драмтай дуунууд байдаг шүү дээ. Одоо дөрвөн улирлын дуул гэх жишээ байж байгаа шүү дээ. Цас бороо манан тий. Яг дөрвөн улирлын дуу байж байгаа шүү дээ. Тэгээд тэр бүгдийгээ ер нь аюу гоё найруулгаар найруулж байгаа. Тэгээд 35 дуу дуулагдана. Тэгээд ер нь бол бас нэг гест артист байхгүй тийм. Энэ л гоё санагдаад тийм байхгүй. Магадгүй сүрпризтэй эсвэл юм хамтарсан юм байх үл үү? Хамтарсан дуучдыг ч гэсэн бид нар ер нь байхгүй л гэж тийм үзээд байгаа. Ер нь бол яг бид нар одоо нэг зарим нэг одоо дуучдтай хамтарсан дуунуудаа өөрсдөө шинээр хөлбөр болгож гаргаад байгаа шүү дээ. Special series гэдэг манай одоо үзэгчд маань мэдж байгаа. Одоо YouTube-оор бид нар цувралаар дуунуудаа гаргаад байгаа. Өмнө нөгөө
хүнтэй өөр дуучинтай хамтарч ийсэн эсвэл клип хийдэг үү хаягдсан энэ дуунуудаа. Эсвэл нөгөө өөр хамтлаг зохиож өгж ийсэн. Тэгээ тэд нар нь одоо дуулахаа болцсон. Тэр дуунуудаа өөрсдөө аваад дандаа бидний зохиож өгсөн дуу байдаг байхгүй. Тэгээ тэрийг ингээд цуглаа гараад байна. Тэгэхээр ер нь тэр хувилбараар барьждаг юм уу гэж бодоод байгаа. Тийм. Тэгэхээр ер нь дандаа л бидний өөрсдийн уран бүтээл яг бид нар өөрсдөө л хшилүүлнэ л гэсэн үг. Тэгээд нөгөө тоглолтын хамгийн гол юм нь хүмүүст гоё юм үзүүлэх те. Хүмүүст гоё юм үзүүлэх. Тийм учраас бид нар нөгөө энэ түрүүний нэг яриад байдаг нэг жинхэнэ уран бүтээлчт нь байхгүй байж байгаа л нөгөө нэг баахан өөр нөгөө нэг урилгаар ирсэн дуучтанд дуусаар байгаа өөртөө гарч ирэл нэг цаг хүрхгүй үзүүлээл дуусчдаг гэж нэг юм яриа. Эн чинь хүмүүсийн одоо сэтгэл дундуур үлдээд байгаа хөөх. Сэтгэл хүрхгүй хүмүүс аягүй дундуур үлдээд тэгээд тоглолтын дараа дандаа ийм яриа гараад байгаа. Тэгэхээр бид нар ийм ярианд орохгүй тулд өөрсдөө нэг хоёрдугаарт хүмүүсийг бас тийм сэтгэл дундуур үлдээхгүй тулд сэтгэл дүүрэн байлгахын тулд яг өөрсдийнхөө уран бүтээлүүдийг 35 уран бүтээлийг шилж авч байгаа. Жинхэнэ гоё тоглолт үзүүлнэ. Watch me win, then watch me do it again. Би нэг өчтөр их нэртэй лавга харах гэж байгаа. Нэг хамгийн царайлаг нь тийм гэсэн чи Гэндальф нөө гэж авд. Юу гэж байгаа гэсэн чи нэг хоббитуудын дунд Гэндальф гэдэг. Моохат. Нэрэ тийм биш. За яах вэ манай мо урыг те. Гэндальф дээр гэж байгаа юм гэж байна. Наач ингээд юу болгох гоё юм биш те. Сошиалэр жоохон явуулах гоё юм биш. Гэндальф буруу хоббит гэж. Бид тэр нөгөө 2015 оны тоглолтод ч үлээ нэг постэр гаргадаг байхгүй тоглолтынхоо. Тэгээд яг тэр постерыг харахаар дөрвөн яг нэг юм жоохон сонин поз мод. Тэгсэн чинь нэг юм дөрвөн пингвин. Нэг юм Мадагаскар. Тийм Мадагаскар юм уу? Нэг дөрвөн пингвинийг гаргаж ирээд манай зургтай ингээд тэр бүр яг голдон нэг өндөр мөндөр ээ. Тийм бүр яг тэр поз мод. Хөтлөө нэж хинээс ямар аваагаар тийм хин ингэ тавьчих байсан. Бүр яг тэгээ манайхан нэг тийм хошин шиг юм амар дэндүү те би бүр заримдаа бүр яаж сэтгэхэр энэ ямар лаг юм бэ гэж бодож заримдаа. Яг тэгээ тавьчихсан байсан. Тэгээ бид нар бүр өөртөө хараа хөтлөө нэж тэр бүр амар сэвцсэн баг. Тэр одоо наач ч гэсэн явуулчихад байгаа юм. Тийм байна шүү дээ. Ер нь гэхдээ их сонио бас юм онцгой хамтлаг байхгүй. Тийм ээ. Ингэжсэн бусад хамтлагч нэг юм камертон 8-аас идэх жигдчих. Нэр тийм юм тий. Одоо айстопыг хүртэл харалтай. Баах яг адилхан хүмүүс. Тийм бай тий. Нэг зүрхний цоглолт шиг нэг амар дэш. Нэр тийм биш. Тэгээ наав нэрэ дандаа нөгөө өндөрн гэж тий. Өндөрн Эсвэл царайлгэн. Бүх юмар нь ингэцээд байна. гэж ярьдээ юм шүү. Гэхдээ ахаа ингээ царайлаг байлаа гэж та илүү баадаг. Илүү юу одоо дүр ч юм уу тийм авдгүй. Кино мэн дээр. Крон дээр чи доондаа штэ. Голон тийш. Тэр чи одоо янз бүрийн юм дээр нуугаад явах одоо үний юм чинь насаараа л хийж ирлээ тий. За гол дүрдээ хин тоглох вэ? Тэгэл царай авчих. Тийм штэ. Царайлгаар чи очиад уулзчаа гэдэг шиг тий. Наач юм бол ерөөсөө яг хамгийн Нэгчдэг үйл. тий нэгдүгээр тавигдах асуудал. Тэгээ ямар сандаа нөгөө тэр кинон дээр ч гэсэн баян хөвгт болсон гэдэг үлээ. Сүүлд нөгөө та бас нэр рис хийцээ байсан шүү дээ. Юу нэ юу? Загс ич үзснөө. Ястаа штэ гэдэг. Загсны мах. Загсны мах ич үзснөө. Ястаа штэ. Сүүлд Америкт явж захтай эцээ тий. Тий Америкт явж захтай эцээ. Тэгээ тэр кино бид нар ч нөгөө санаандгүй яг нөгөө ресторанд орохгүй юу? Ресторанд ороод яг хоол идээ сууж исэн чинь Солонгос Америкт тахгүй юу? Илээд тахгүй юу? Тэгээд яг Солонгос соосны газар орсон чинь яг нөгөө хоолтой хамт бүгдэнд нь яг нэг юм загас тэр одоо юу юм дагвар одоо юм ирсэн баггүй. Тэгсэн чинь өвөө авснаа гэсэн. Эний чи одоо яах юм бэ хэлдэггүй. Шуу хазаа идчих юм уу гэсэн чинь менсэг харсан. Өө хөөе Нөгөөдг явчих. Нөгөөдгөө явчих.
За тэгээд за бичүүлэн гутлаа. Яваад тэргээ тавьчихсан чинь нэг өдрийн дотор 1 сая үзээ гэсэн. Амар байсан. Тэрс чи тэр яг өөрөөсөө тэр хэсэг чинь ерөөсөө хүмүүсийн яг бүр зүрхэнд байж идэм байх. Тэгээд тэрний доор нөгөө нэг комментууд нь дандаа үргэлжлүүлсэн байхгүй нөгөө тэр яг тэр хэсгээс хойш үргэлжилдэг текстийг бүгд бичсэн байна. Чи юм уу? Үгүй харин Яасан? Амар тий. Овоо мо гарвэ чи нэртэйгээр нь тэгвэл наад бэлэгтэрээ бэлэг хөнгөө өгөөд бүсээ арчуулаач чи юмээ яг тэр бүгдийг бичсэн байгаа юм чинь. Ядуу хүнд их зан зогцсон шүү. Тэнэгүүд минь зүгээр яг киногоо үзэж байгаа юм чинь тэр доод комментүүд нь уушгаар ингээд бүр ингээд бичсэн. За одоо ингээд зодуулдаг шүү дээ. Бүгд тэр зодооч наадахаа дахиад зодуулах гэдэг юм багтаа. Яг одоо энэ хойноос зоддог байхгүй юу? Тэгэхээр яг бид нар яг бодож байгаа юм. Яг бүр ингээд хүмүүсийн яг зүрхэнд хүртсэн юм байна энэ кино. Энэ кино ч яг анх гарч байхдаа бас угаасаа бүр яг жинхэнэ нүүн тесрэлт гэдэг шиг юм болж исэн юм чи. Амар эс. Үзэгчдийн зүрхэнд хүрнэ гэдэг чинь тэгэл өстой нэг нэрлээд идэг бүтээл юм байл үү тий. Стол бүтээл. Тэгээд харин саяны тэр юу ч айгүй гоё явсан. Одоо шинэ мим гарах юм байна л да. Одоо энийг үзчихээ одоо Гэндальф болгоол тийг. Болоог нь авах. Гиснээс сонирн болгоод ярихад ингээд энэ тэнд сая нэг өнгөрдөг 2-3 жил зүгээр guys гэл энэ тэнд тоглох чинь эсвэл зүгээр нэг юм жижиг ивент янз бүр юм дээр guys дуулах чинь гэл тэгэхээр ер нь хүмүүсээс гайхчихжсэн л да. Guys гэхээр ганц хүн байгаад шүү дээ. Тий. Ганц хүн дуулаад байна. Ганц хүн guys юм уу гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлс их гараал тэгэл эндээсээ нөгөө хүмүүс жургуулсан бодгороо бодвол ярьдгаараа яриад ингээд болцсон guys тарцсан юм байна. Ганцаараа болцсон юм байна. Ганцаараа тоглолт хийдэг, ганцаараа дуулдаг болчихж байгаа юм байна. Ганцаараас бүхийг нь дуулж штеп. Иймэрхүү юмнууд аягүй их гарлаа. Би нэгэнтэй ч гэсэн яг биеэрээ таарж яг үзсэн л дээ. Тийм. Тэгэхээр энэ талаар та юм хэлнэ гэвэл юу ах вэ? Тэр нөгөө хэлсэн штэ түрүүнтэй нэг өөрөөсөө хувь өр мэтэл хийж исэн үедээ. Тэгээ тэр үе дээр бол яг нөгөө нэг янз бүрийн юунууд одоо ингээл биднийг авахыг хүсэж штэ янз бүрийн ивент үйл ажиллагаанууд ингээд авахыг хүсэж байгаа. Яг тийм үе дээр бол яг нөгөө хамтлагаараа дуулахгүй байсан учраас одоо жишээ нь ингээл маа төгсөө мөксөө би бол ингээд соло дуунууд байгаа штэ бидний тийм. Тэгэл яг тэр мэрүүгээр нь авч байгаа. Тэгээ аваад яг очиод би чи өөрийнхөө соолог мэдээж дуулна те. Тэгэн гут ерөөсө ганц хүсэж байгаа юм л харин бичих гэж явж штэ. Би ганцаараа авах те. Тэгэл баг зэрэгтэл дуулсараад бас зүгээр явчих штэ. Салдгүй. Тэгэл тэгэн гут чинь тэгэл за яах нөгөө нэг бас те. Юм уг нь аваад очицсан юм болохоор тэгэл бас нэг юуг нь хүндэтгээл тэгэл дуулах молох тийм тохиолдол бол гардаг байхгүй. Тэгээ тэр чинь нөгөө нэг гол нь яг нөгөө нэг амьдэр явж байгаа. Хамгийн гол нь нөгөө нэг бид нар чинь нөгөө энэ чинь насаараа дуулцсан болохоор ерөөсө баабайгөө баг төсөлөөс нь ихсэн ч гэсэн дуулцдаг дуунуудаа тийм болцсон. Тэгээ тийм тохиолдол бол тийм дуулж исэн тохиолдлууд байгаа. Тэгээ одоо бол тийм байхгүй. Байнгын л хамтдаа. Нэрэл ихлүүлээд тайч үлдснээр бид нар өөрсдөө дуулж ийгтэй. Тэгэл ялчгүй тэгэл дуулахаас өөр аргагүй болж байгаа юм да. Ер нь энэ тентгтээ дуулал дөрвөлээ байсан ч гэсэн ер нь сэритл бол ер нь нэг 50-с илүү хувийн дуулахгүй юм байна. Тийм байгаас тийм. Яг тийм байна. Бараг хөгжмнөөс нь чанга дуурайд орилоод байгаа шүү дээ солгоорцсон. Ерөнхийдөө тийм байх шүү. Сүүлийн үед бол ингээд маш их шин урсгал, шин нас, шин дуучид рэпрууд одоо хүмүүс аягүй гарч ирж байна л да. Яг нэг хамтлаг суурьтай гэхээсээ илүү ганцаараа болдог болсон байна. Тэг яг нэг хүүхдүүд гарч ирэхээр 20 эдтэй хүүхдүүд чинь буруу юмд автах ч юм уу. Янз бүрийн карьераа өөртөө алах, байхгүй болох ингэх зүйлсээс аягүй их гарах юм. Энэ их юм харамсалтай юм шиг юм зүйл л гарах юм. Тэгэхээр энэ манай дээд үеийнхэн гэхээр иймэрхүү зүйлс арай ховор байсан юм зүгээр хардаг. Тий. Тэгэхээр ийм зүйлс дайрахгүй ш дайраад гарнаа гэж зарим нэрд. Тий. Та нарын хувьд иймэрхүү зүйлс хэрэг вэ? Одоо ингээл наргаан цэнгэн буруу юмд автах гэдэг ч юм уу. Гэхдээ ер нь тэгэл хүн л юм чинь алдахгүй зүйл гэж байх. Мэдээж
янз бүрийн юмтай холбогдоод ингээл бас явж л байлаа. Тэгэл янз бүрийн болохгүй юм хэрглэж мэрглээд ч юм уу те. Тэгэл оролцолтч байсан зөндөл байгаа. Гэхдээ зөндөө гэж байгаа л та. Тэгээд тэгэхээр ер нь тэгэл эн чинь ер нь юу юм бэ? Бас бидний үед арай гайгүй байсан юм. Яагаад гэвэл нөгөө нэг дөнгөж манай улс чинь нөгөө социализмын нийгмээс шилжээл яг ардчлалын нийгэм рүү дөнгөж хөл тавиал ингээл нэг даруулах чраа болох гол ингээл явж исэн. Тэгээд юм хумчгсан тэгж аймаар задгаарч одоогийнх шиг юм бүр хитрхи одоо бол арай хитрхи биш үү те. Хитрхи одоо юу гэх юм бэ? Хитрхи эрхчлөө идэлээд байгаа юм шүү гэмээр. Санагдаж шүү дээ одоо бол. Тэр чин бид нар чин бол тухайн үед бол нэг тийм социализмын үеийн нөгөө нэг юм чанга хатуу гар гэдэг шиг те ийм юм ингээ хүмүүжээд хүн болоод ингээ өсөд боождсон болохоор бас арай гайгүй байсан. Гэхдээ огт юм байгаагүй гэж бол хэлэхгүй байсан. Гэхдээ тэгээд нөгөө нэг мэдээж нөгөө төрөний хэлдэг шиг хүмүүжил те хүмүүжил нь ингээд олгоцсон ийм тэгэж болохгүй шүү. Ингээрээ тэгээрээ аль болох зүв яваараа гэдэг юм ингээд гэр бүл одоо юу гэдгийг сургууль соёлоос энд суудсан учраас тэгэл тэр чинь алдаага засаал явж байгаа байхгүй. Одоо бол бас нэг тийм хитрхи задгаа хитрхи чөлөөтэй болцохоор тэгээд нэг юм юу гэдгиймдээ хэлж ярих одоо юу гэдгиймдээ нэг юм сонирхох зүйлс нь бүр ихсээд байна те. Ихсээд байна. Тэгээд тэрийг одоо зохицуулах одоо энэ бодлого гэдэг юм уу одоо юу гэдэм бэ те. Ийм юм баймаар шүү дээ. За ингэвэл юм болохгүй шүү. Ингэ болдгоо юм байна те. Гэдгийг ойлгуулдаг ч юм уу нэг юм баймаар шүү дээ. Одоо дээр үеийнхаар бол юу гэх загиргаалт гэх юм одоо те. Эн чинь бас нэг талдаа хэтрүүлэхгүйгээр байх ёстой зүйл байгаа даа. Тэгэхгүй болохоор хүмүүс чинь хит задгаа намайг хин хэлдэг нохоогийн тоод юм гэдэг шиг л тийм байгаад байгаа болохоор л одоо юу гэх юм бэ нэг юм айх айдас байхгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр юм чөлөөтэй дуртай дураараа болчиход байна л да. Тэгэхээр тэр нь одоо бүр тэр дээрээсээ ч гэдэг юм уу тэр нь бүр углуургаар нь л янзлахгүй бол зүгээр нэг ганц нэг асуудлаар шийдэхгүй байх л гэж бодож байна. Зүг. Түрүү нөгөө нэг нэвтрүүлгийн ихэнх хавцаа ярьсан шүү дээ. Нөгөө хүн гинт ухаан ордог юм шиг амьдралд хоцроод байгаа юм шиг гүү юм шиг тэмцдэг гэл зүйл ярьжсэн. Тэгэхээр за бид нар бол яах вэ ингээд одоо лавга авах хувьд бол анханасаа л тэмцэгч байсан. Бүх зүйлийг хардаг, хоцроод байгаа юм шиг санагдаж байгаа бол бүгдийг ингэдэг байсан гэж ярьж. Иргэн дорнд байгаа хүмүүс найс нөхөд нэг хоцрох зүйл байдаг шүү дээ. Заримдаа тэдрийг ихэндээ харна. Надад ч гэсэн тиймэрхүү зүйлс байсан. Харна, хэлнэ, үглэн, чиркэж үзэн болохгүй бол хаях уу, яах уу, айгүй хэцүү болчихдог. Тим найз нөхөд гэдэг зүйл таны хувьд юу тохиолдож ирсэн үү? Тохиолдолгүй яах вэ? Үнэхээр одоо тэгэл тийм юм чинь одоо янз бүрээр л одоо туулах гэж үзсэн шүү дээ. Зарим ер нь бол ихэнх тохиолдолд бол аваал явахыг л бодож байгаа юм л да. Одоо юу гэдэг юм бэ? Бидний нэг хүмүүжил түрүүн ярьсантай яг тэрэн дээр нэг юм зүрх сэтгэл гэж нэг юм одоо ялангуяа бид нар их тэгж яддаг байхгүй. Тэ сэтгэл тэ чамд сэтгэл хэрэгтэй байна тэ чиний сэтгэл дутаад сэтгэлээсээ чи бид нар одоо тийм найзууд үстэй ийм бистэй тэ гэл ингэж дандаа ярьдаг. Одоо тэгэл ирээдүйн тэр мөрөөдөл зөрөөлөл нь болохоор ингээл хамтдаа дандаа тэр юмыг төсөөлж ярьж байдаг тэ. Тэгээд одоо болохоор тийм байхгүй юм шиг байл шүү дээ. Ер нь нэг одооны залуучуудыг анзаараад тахт дүүнэр ямар болж байгаа юм бэ? Тий өө тэр хайжуул хэрэггүй тэ. Нэг тийм ингээл зууралдаад ах юм байхгүй шууд анаа босгоол тэ. Бид нар чинь бол тийм шиштэй ингээл зууралдаа чи яагаад ингэж байгаа юм бэ тэ. Чи ойлгочлоо чи битээ ингэлдээ тэ. Явъя хамт явъя гэл ингээл тэ зууралдаал одоо ингээл өссөн шүү дээ. Тэгээд тийм болохоор ер нь бол тийм хүмүүс чинь тэгээд юу гэдэг тэргүүрэл байдаг юм шиг байл шүү дээ. Тэгэл айл болох одоо тэгэл аваад юм бас хүн хүндээ янз янз зов шүү. Зарим нэг яг сайн найз нэг танил найзууд байдаг шүү дээ. Тэдний ингээл зөвлөж байгаа зүйл нэг өөрт хэрэггүй хэрэг болохгүй гэж утсан бүх хүнийг нясал гэдэг юм. Тий. Тэгэхээр юу яриад байгаа юм бэ гэж бодсон ч гэсэн
бас авааштай ч юм шиг гүүч юм шиг нэг иймэрхүү зүйлс бас их байгаад байдаг. Ашиг сонирхлоор найзалдаг те. Надад ашигтай бол найзлан ашиггүй бол хэрэггүй хүмүүсээ бүгдийг няслах гэдэг ч юм уу юм бас байдаг шүү. Хүнд гинжим битээрээс ярьжсэн энийг өмнөх төлгөр ярьлаа байлаа. Хүнд хэрэггүй хүн болно гэдэг чинь амар шүү гэдэг. Тэ шүү. Тэ. Хүнд хэрэгцээгүй хүн болно гэдэг чинь л өөрөө амараа. Тийм хүнд хэрэгтэй байна гэдэг чинь өөрөө бас нэг юм юу. Ямар нэг байдлаар хинч надаас юу ч тус ямар нэг юм хүсдэггүй болчихвол энэ өөрөө амар гэдэг. Тэр чинь л амар. Нийгмээс арчигдчихж байгаа юм шүү. Тийм шүү дээ. Ерөөсөө тэр дуусчих гэсэн үг. Тэгэхээр л аль болох хүнд хэрэгтэй л хүн баймаар байна тий. Хүн болгон тэгж хичээвэл гоё шүү дээ тий. Хэрэгтэй л хүн байх юмсан. Энэ яриач тий юунаас үүссэн юм аа. Нэг юм тусалчих гээд тах. Эсвэл ингээд амар баг мөнгө төгрөгөр ингээд тах ингээд хоорондоо зүгээр ярьж чаад бас ядаргаатай маатар гэлдэгсэн чи. Гэтэ нэг бодлын тусалчихад одоо юу болох вэ? Хүнд хэрэггүй юм болчихвол бүр амар үстэй гэл. Тий. Нэг тиймэрхүү юм бас байсан шүү. Тэгэхээр юм хоёр талтай л юм да. Хоёр талтай. Тэгэл аргыг нь олоод жинхэнэ нөгөө айсыг нь тааруулаад ингээл явна гэдэг шиг тий. Тийм байна. За. Урилга хүлээж авсан лавгаахтаа маш их баярлалаа. Тэгээд ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Удахгүй болгож байгаа тоглолтод нь бас амжилт хүсье. Очиж мэдээж үзнэ. Та бүхэн ч гэсэн бас үзээрэй гэж уриалъя да. Тий. За баярлалаа. Тий хамгийн гол нь эрүүл их сайн сайхан бүхнийг та бүхэндээ хүсье. Эрүүл явахт бүхэн болдог шүү. Тийм шүү. За. Баярлалаа. Watch me win, then watch me do it again.